барилгаас таахалцсан их гэж. Санглаа. Ихим сурч намайг байхгүй тийм сурч. Ой. Тасаа өөрөө төчлөө тийм. Яа. Угаасаа ингэж гэдэг бидтэй. Ингэж тасгардаг. Угаасаа ингэж асуурдаг. Манай бүх яаж вэ? За cheers guys. Бэй. Cheers. Сонирхолтой юм. За сайн байцгаана уу? Их хүмүүс сонсогчдоо бүгдээрээ цоо шинхэн сизэндээ бүгдээрээ тавтай морилон ингээд та бүхэндээ Төмслүүн подкастын 5 дахь удирлын дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ямар гоё. 5 дугаар буюу одоо өнөөдрөөс эхлээд одоо 41 дахь дугаар гэдэг бичигдээд явж байна. Бэлтгэр нь одоо 40 дугаар бичсэн байгаа. Тэгээд ихэнхдээ манай анхлын оролцсон. Анхлын маань сайн нэг хэсэг байхгүй байж байгаад тэгээд comeback хийсэн байгаа. Анхлын hello. За сайн байцгаана монголчуудаа. Та хэд маань бүр хүн 50 байхгүй подкаст хийгээч энэ төргээд бараг өдөрт 20-30 мессеж ирлээ надаа. Чи англи шүү дээ. Үгүй. I'm Hello everybody. From Philippines and shit like that. Want to fear for fighter 6. Ийм л сорчтой манай анхлын. Тэгээ анхлын нэг comeback хийж байгаад маш их баяртай байна. Тэгээд анхлын нэг ч гэсэн надаас маш олон хүмүүс нэгсэн. Тэгээд уламжлал ёсоор бид эрэгтэй эмэгтэй хоёр зочин авдаг. Тэгээ хоёр зочноор маань өнөөдөр Батчаа үргэлж ирсэн байна. Сайн уу Батчаа? Алгаан таш. За хорцтой юм байна да өнөөдөр чи ингээд уух тусан бараг хорцтаад явах юм. Үгүй би зүгээр ингэдэй. Аа. Байгаа нь энэ. За тэгээд бид бүхний хайртай уран бүтээлч, артист дуучин Бека, артист Бека. Сайн байцгаана уу? Хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа. Тэр гурав алгаад. Хагуур алгаад шаад өгөөч тэ Бека дээр. Би бинд уран зориг өгсөн болж би нэгээ магтаж л амьдрахгүй бол айгүй хэцүү байна. Тийм тэгээд би бол Бекаг хувьдаа амар сонсдог. Бекагийн улаан фэн шүү. Ваа баярлалаа. Тэгээд өнөөдөр бүгдээрээ сайхан хайр дурлалууд ярьцгаая, дейтинг ярьцгаая. Тэгээ гадаа гол нь нөгөө дулаарж байгаа болохоор иймэрхүү яриа гоё орох бах гэж бодож байна. Таагуур ч гэсэн гоё подкастаа enjoy даад сайхан. Дөрвөлээ сайхан подкаст хийцгээе. Янзээ хийцгээё. За ингэж ирсэн сайхан сэтгэл бол сайхан байна монголчуудаа. Тийм. Сон сайхан эхлэе. За англиан тэнд болцвоо, хүнтэй уулзвоо, англиар ярьж болцвоо. Болцож үдсэн. Япон хүнтэй болцож үдсэн. Тэгээд тэгсэн чинь яг уу ингээд нэг л болохгүй юм бэл. Юу н зүгээр хүндэл юм шүү. Гэхдээ хүндээ байж гэхдээ ихэнх одоо тэнд Япон хүмүүстэй бас найзалж байгаа шүү дээ. Ирж бай, иймч бай. Тэгэнгүүт яг тэдний нэг юм соёлын нэг юм бас байна лээ. Тэг ингээл хамт ингээд ширээний тенс мэнс тоосон чи ингээл гаргаж байгаа тэр реакшн надад амар хэцүү байсан гэх юм уу гэл. Юм болоод гэл ингээл юм болгоныг амар сүртэй ингээд реакцлдаг. Тэгэл тэр нь надад жоохон ингээл гэж санагдал. Тэгэл ер нь за бүтэхгүй юм байна гэж бодлоо болц. Тэгэл өөр бол дейт хийгээгүй. Энэ сайхан амар 2 сар баг болсон мэт. Тий, өөр бол дейт. Тэгээ хичээл хийсэн мэт. Тий. Хичээлээ сайн сурсан баг тий. Давгүй. Тэгээд Батчаатай бүгдээрээ танилцъя тий. Батчаа бидэрт өөрийгөө сайхан танилцуулаач. Батчаа битээр одоо нэг жил гарангийн өмнө голомтын ивент дээр битээр анх танилцж исэн. Тэгээд бүр дээр үед нэг төрсөн өдөр дээр танилцж байсан. 2 удаа танилцсан. Тий. Ковид ямар ч байсан өмнө тий. Нэг найзынхаа төрсөн өдөр дээр битээр танилцж байсан. Тэгээд за юу гэж танилцуулах юм бэ? Батчаа 31-тэй тэгээд ихрийн орд. Ихрийн орд. Ямар мэрэгчлээ хүн бэ? Би чинь Ябо тэгээд маркетинг 2 мэрэгчлээ. Одоо юу хийдэг вэ? Одоо 3 ажил хийдэг. Гэр бүлийнхаа бизнест ороод тэгээд нэг маркетингийн зөвлөгөө хийгээд тэгээд нэг мерс рил мэл хийгээд. Батчаа хүмүүс нөгөө рил хийдгээр нь бас аягүй сайн мэдэх бах тий. Олон гоё рилүүд хийгддэг. Гоё хоолойтой гэж охтуудаас чамд зөндөө сонссон шүү. Гоё хоолойтой л биш байгаа. Жоо өрмөц хоолойтой. Миний хоолой нэг юм гоншгансан чим шиг яг нэг юм 2 өмнө голоор яваад. Батчаа битээр хин нөхшин царайтай. Вай. Битээр хин нөхшин царайтай. Захирал ах нь болоод хэлээ. Ах нь бол гомдохгүй. За яах вэ? Та яах гэж ингэж идэндээ өөрийгөө юм хэцүү байдалд оруулаад. Өөртөө Үе тэнгийнх л юм шиг харагдаж штэ. Гэтэ яг үнэндээ бол Тэр хэцүү. харин тийм нэг тийм амар ялгаатай бол харагдахгүй байна.
Ойролцоол харагдаж байна. Тийм. Тэгээ чамаг ямарчсан олон охтуудаас нөгөө батчаа орох жоо подкаст эзэг чинь гэл хүн амьтантай ярил. Тэгэл батчаа орох жоо гэсэн чинь нөгөө рил хийдэг гоё халаатай залуу гэл. Чамаг айгуусан. Баярлаа. Наа нэг рил хийдэг ах мөн юу л гэж мэдтээ. Тэгээ яг нэрээр нь Рил хийдэг ах байдаг. дандаа та нөгөө рил хийдэг ах. Подкаст хийдэг ах. За Бекагаар сонсох юу вэ? Тоглолтод дууссан тий. Анхны тоглолт гэсэн. Тэгээд төсөөлж ирснээсаа тийм сэтгэл ханамж өндөр тоглолтоо дуусгасан. Айгу гоё байгаа. Тайзан дээр гоё юм болсон уу? Тайзан дээр гоё юм уу? Найз залуу гарч ирж шууд сүм бүгж барьж. Арайч тэгээгүй. Технүүгээ хараад исэн чи бас Тэхгүй шүү. Би тэгтээ зөвөр нэг ээж айгуу сюрприз барьсан юм байна. Ирэхгүй гэж бодож исэн би. Угаасаа ирээд яах юм бэ гэлсэн байсан. Тэгсэн чинь дуулжсэн чи гинт гараад ирсэн. Би тэгэл шоконд орсон. тэгэл шууд нулимс сэлгэнэлт. Нулимс арай сэлгэнэ. Тэр ярцсан баярлсан юм байна. Хүүшээ. Тэгсэн чинь жоохон байж байгаа ээжийн араас ээжийн дүүн гарч ирсэн. Тэгээ би дахиж шоконд ороод тэгээд дахиад жоохон дуулж ирсэн чинь ээжийн дүүгийнх нь хөөхд гараад ирсэн. Үржэл юм. Арь тий би бүр үнэхээр гайхсан. Та нар чи юу хийж баяр байгаа юм? болоо. Тэг би юу н бол айгу яг нэрнгээсээ одоо юу айгу тийм сандарсан гэх юм уу? Бантсан ч хийж хэлэх юм уу? Тэр чи хаанаас үзсэн? Тайзны араас урдаас үзсэн юм шүү дээ. Ямар тач тайзны урд бол харагдаагүй. Гэхдээ тайзны урдл руу ингээд хүмүүс ах ингээл журхал гараад ирсэн. Тэгээд яг ийм юу шиг санагдаад ийм дондогмаа шиг санагдаад. Нэг нэгээрээ. Тэгээ тийм байсан. Тийм онцгой үйл явдал хийвэл тийм байна. Амар ядардаг бах тэ нэг хүн тэгээ тоглолт хийхээр бүтэн тэр чинь баг 2-3 цаг перформанс үзүүлнэ гэсэн үг үстэй. Тийм. Тэрний өмнө бас нөгөө бэлтгэлгээд айгүй олон хоног бэлддэг. Тэгээ тэгэнгүүт зарим өдөр нь одоо нөгөө нэг айгүй олон газар яриа өгнө, эсвэл одоо контент энтерт орно гэл тэгэнгүүт нэг өдөр болгоно яг юм хуваартай болчихно. Тэгэл жоохон унтаж чадахгүй айгүй хэцүү явчихсан. Тэгэл хамгийн сүүлийн хүчээ тоглолтын дээр л гаргасан. Тэгэл нам унтсан уу? Баг 7 хоног унтсан. Үгүй тэгээ маргааш нь Япон явсан. Оо ямар. Тоглолтоо хийчээд үүрээр нь Япон явсан байхгүй юу? Японд тоглолттой байсан. Тэгээ хаврын баярт оролцсон юм. Нөгөө Сакура антер нь гараад идэгөө. Тийм. Гэхдээ яг намайг очиход бол гараад дууссан юм. Яг 3 сард гард юм лээ. Тэгээ нэг тийм болсон. Гиснээс Бека ер нь найз залуутай юм уу? Найз залууга. Байгаа. Ер нь нэх гаргадгүй. Гэхдээ бас нэх нуугаад байдгүй. Тийм айгу байдгөө тийм хэлээчихдээ шүү дээ. Хэр удаж? Одоо 3 жил болж байна уу? Гүх хотцсон юм шүү дээ. Тийм шүү дээ. Сая бүр нүдэн томрлоо шүү дээ. 3 жил ч бол удаан амар урт шүү. Тийм. Тэрээс Тэгээд тэгээд 2 жил болоо салдаг гэсэн шүү дээ. ёо. 3 жил болсон байгаа ч одоо ер нь салахгүй юм байна да. Тэгээд 7 ч жил дээр жоох юу болт гэсэн. Ёо. Яагаад 4 жилийн дараа л жоох юу гэдэг юм. Тэгэхээр хугацаа бол байна. 7 дахь жилд дордохын 7 гэдэг. Үгүй мэдгүй нэг тийм сикл лээд шүү. Дордохын 7. би тэгтээ нэг юм тоон юу юм уу хальт сонссон байна яг тийм утгатай. 6 дахь жил дээрээ жоохон эвгүтдэг. Тэгтээ тэндээс бүр харилцаагаа зузаатгаж болдог гээд нэг тиймэрхүү юм уншиж байсан юм байна. Үгүй зүр яг үнэндээ ерөөсөө л эвгүйтдэггүй зүгээр хүмүүсийг тэгж бодоод за 6 дахь жил дээрээ эвгүтийг боддог болцсон байвал яг бүр ингээ кодлогдоод за одоо бид ер нь эвгүт гэдэг юм байх шүү гэж бодсоор хагаад эвгүтчдэг бол яг үнэндээ ямар ч тийм юм байхгүй байвал магадгүй хүн яг хэтрүүлж бодох айгүй ортой. Тоол тэнд итгэдэг шүү. Тэр чинь зүгээр хоёр хасын хоорондын юм нөгөө нэг үйл явц юунууд шатууд л яваад байгаа шүү дээ. Тэр нь хурдан ч байж болно, удаан ч байж болно. Зүгээр хүмүүс хоорондоо жоохон уудаал тэгэл тэрийг хоорондоо ярихгүй марахгүй тэр болол тэгэл тиймэрхүү эхэлчихдэг гэж боддог шүү. Тэгээд нөгөө нэг зарим нэг хүмүүсийн гаргаж ирсэн мөнгө олох гэсэн худлаа теорем утч донд нь явж идэг баг тий. Зөвлөгөө өгөхгүй л тий. Эсвэл нөгөө ном зам бичээл. Тэнгүүд нэг юм баахан амар амархан одоо жишээ нь маркетингийн юмыг тэдэн юугийн арга марк гэлстэй нэг амар хэцүүгээл тайлбарлаад шүү дээ. Гэтэ тэгж тайлбарлуулахаар байдаг ш хүмүүс нь өөрсдөө. Айгу. Sorry. Зарим нь тэгдэг хаа. Гэтэ яг зүгээр 2 жил болоод жинхэнэ хүн танигддаг гэдэг л ерөнхий юм бас яваад идэг л дээ. Ер нь 2 жилийн хүнтэй байхад яг үндсэн хүнийг нь таньж чаддаг. Таньж эхэлдэг ч юм уу те. Тэг ямар ч яаж ч олон жил болсон гэсэн яг хүний бүтэн таних боломжгүй юм шиг үлээ. Юу юм бэ л шүү дээ. Одоо хамт аялаж үзэх хэрэгтэй. Тийм.
Тэг өөр чи яаж Юу хийж байгаа шахал тий. гэдэг лээ. Найз ч бай, хайр ч бай, ер нь цуг аялцахад яг хүн бас танигддаг. Тэгээд хамт нэг хэсэг амьдарч үзэх хэрэгтэй. Тэрнээс айгүй их юм шалтгаалдаг гэж хүмүүс ярьдаг. Хөөе тэр нэг юугаар та нар өсөрч үзье гэж боддог уу? Рилүүд яваад дээ штэ. Панжи жамп л үлээ. Үгүй. Хэсэг тэрнээсөө Нисдэг тэрнээс бас дээрээс нөгөө зөөр гүүр мөрнөөс өндрөөсрээд нөгөө нөгөө илзэн нуцтай. Тэгээд нөгөө найзхан ингээд тэрвэрж жагаад хамт үсэрцгээдэг. Тэр бол яг тэрний дараа арай өөр төвшин гардаг байхаа гэж би бодсон шүү дээ. Тэр чи яг нэг хоёлоо гэж байгаа шүү дээ. Хоёлоо үхэж. Хоёлоо яг хамт үхьяагээ баг үсэрж байгаа шүү дээ. Арай өөр төвшөнд очдөг байхаа гэж бодсон. Та нар тэгж хосоор өсөрж үзье гэж бодож байгаагүй юу? Үгүй. Би ер нь тийм экстрем юм нэг дуртай биш. Гоё л ахaltaа. Гэтэ нэг амар адреналин бол тулах ахaltaа. Яагаад тэгээд тэрний дараа өөр ялна гэж. Харин яг нөгөө шалтгаан хоёлаа ингээ өөхөх мөчөд хоёлаа хамт байна гэдэг л. Тим мэдрэмж төрнө гэж байна. Тийм мэдрэмж. Угаасаа нөгөө хүний биед автоматар төрөх баг. Хичнээн уцтай уцсгүй ч гэсэн. Хоёлаа яг тийш байгаа их цамд өсөрч байгаа шүү дээ. Гэж би зүгээр ботсон. За энэ ч яах вэ? Батчаа хамгийн сүлд хизээ ирсэн бай. Сүүлийн 12 сард дуссан. 24 оны 12 сар. Гэтэ 3 сар л ирсэн. Яг эрхэлж гэх юм сиживэшн шийд юм шүү. Харин тэгэл тэр ихтэй амар хурдан хугацаанд нэг мангар их болоод өнгөрцөн. Тэгээд 3 сар үргэлжлээд бас тэрний өмнөх нь бол тэгээ бүр яг 20 онд. Хэдэн жил. За ер нь бол миний хамгийн урт нь нэг 5 жил байсан. Урт юм байна. Тий, тэгээд 5 жил гээл нийт 4x гэсэн юм байна тий. Тийм ч гэжтэй одоо. За. Ер нь ингээд эксүүдээс чинь ийм ижил төстэй юм хом гэж анзаарагддаг уу? Эсвэл бол ийм ижилхэн ордны эмэгтэйчүүд гарч ирж ирсэн амьдралт чинь. Гүү дандаа өөр байсан. Өөрөөс нь тий. Зүгээр яг бүгдэн дээр нь би бол нэг зүйлээр амар ижлээс юм лээ. Яг нэг хоёр хүн шиг гээд. Гэтэ би тэрийг нэг өөгшүүлдэгчхүү гэхдээ бас дардагчхүү тэгэл байгаараа л хаадаг. Чи хоёр тэгдэггүй. Адилхан хүмүүстэй. Октод гэхдээ яг нэг юм токсик хүмүүс татагтахаараад байнга токсик хүмүүс татагтаад байдаг гэл яваад байдаг шүү дээ. Тэгээд хоёр тэгдүүд нөө ихрийн ордыг зүгээр яг тийм болоо гэж бодохгүй юу? Гэсэн юм аа. За. Тэгдүүд юм шүү. За. Нэг тэгдэггүй. Зүр би бас нэг сүүл нэг юм сонсцоогүй ингээ хүний амьдрал яг юм нэг ордны хүн ойрхон ингээ гарч ирээд ах юм бол нэг юмны дохио байдаг гэж нэг сонсч байсан байхгүй. Одоо амьдралд одоо юу гэдэг байнгын жинлүүрийн ордны залуу ч юм уу эмэгтэй ингээд сүүлийн үед харьцсан хүмүүсээс чинь байнга тийм хүн гарч ирээд ах юм бол энэ бас ямар нэг юмны дохио өгöd байна гэдэг нэг тийм юм байдгийн гэсэн. Ямар төх. Мэдгүй юу ч гэж болно. Тэр зүгээр нөгөө нэг нэт мэтээс хайж байгаа л даа гэл хүний амьдрал жинлүүрийн ордны залуу байнга гарч ирээд байвал энэ ямар ч тавэ гэл зүгээр одоо шаач бидээс асуучих ч боломжтой гэсэн. Баяжхын цонд шүү дээ. Жинлүүрийн ордны залуу гарч ирдэг юм байна. Хөө чи Япон залуутай болцсон гэснээс өнгөрсөн дугаар дээр орсон Ваза яг чиний тэр хөтөлбөрт яваад Японтой өргөж байгаа гэсэн шүү дээ. Вау. Манай сургууль руу юу? Тийм. Ваза гэж юм бэ? Нөгөө нэг дуугаар англи ордог залуу. Дуугаар Монголоос жигээд англи явдаг залуу. Нөгөө нэг юутай холцдог. Рүүнитэй холцдог. Рүүнитэй холцдог залуу. Бичлэг нь бүр амар явдаг. Энэ японочууд манай монголчуудыг яах гэдэг. Филиппинд угаасаа нөгөө японочууд бүр амар их юм билээ. Тэгээ Япон компаниуд амар их. Би явъя. Манай сургууль ч өөрөө бас Япон эзэнтэй сургуулахгүй. Тэнгүүд нь японочууд амар их ирдэг тийм юм билээ. Би сүүлд нь Япон крашд болсон шүү дээ киноноос. Юмико гэдэг дүр зэ. Би бас Ямар амар хөргөх хүмүүс. Киног нь үзсэн үү? Үзсэн. Киног нь харин үзээд. Netflix дээр үү? Yes. Манга юм билээ шүү дээ тэр чинь. Харин эхлээ манга гэсэн юм билээ шүү дээ. Жүжигчнийх нь нэр нь Юмико юм уу? Дүрийнх нь. Жүжигчнийх нь нэр нь хий. ямар хайртай ч. Би бас Бет гэдэг нэг юм. Би тэрийг үзье гэж бодож байгаа юм жаа. Амар хөрхөө. Тэр чинь Канадын ирлиз юм шиг үлээ. Ирлиз ч юм мэдгүй. Гэхдээ ямар ч гэсэн Япон. 4 оны охинч л. Тэр ч одоо. Тийм үү? Тийм, амар ч ах. 2 4 5 оны охин бил. Тэр ирлиз наасаа. Би яг сайханд бас хөрх юм бил. Чи гадаад хүнтэй өргөжсэн үү? Байсан мэт. Тэгээ Монгол хүнтэй. Биш ээ. Гадаад хүнтэй өргөж. Гадаад хүнтэй гэсэн юм. Гадаад гэж сонсчихлоо. Гадаад хүнтэй өргөж байгаагүй юм байна. Зүгээр болцч малзаал хөвчихсэн. Тэгэл vibe таарах ч жоохон чангастай. Тэгэл яг бол өргөж байгааг гадаад хүнтэй. Хаанах байсан юм? Хаанах хүмүүстэй болцчихсан бэ? Ямар орны? Дандаа Европоор стандарт орж ирсэн болохоор Франц, Швейцар хоёр юм байна уу гэсэн. Монгол гадаад хоёр охины ялгыг хэлж чадах уу? Гадаад ч нэг юм хөнгөн штэ амар тийм юмыг ерөөсө хэтрүүлдэг одоо ууж моохта 11 12 гээл яасхаа ойлчлаа за харьцах юм хэрцгийг явчихдаг. Монголчууд ч тэгэл мэдж байгаа штэ ингээл өргөжлүүлэл талтлын явж явдаг ч юм уу те. Тэгэл юм зэмиг амар
хүн дээр хүлээж авдаггүй амар хөнгөн тийм үү юм уу гэл. Юм зэмэг ойлгож ойлгохтай айгу тийм нээлттэй бас жоохон уяатан тэгсэн мөртлөө өөрийн гэсэн үзэл бодол модал ингээ байж идэг. Монголчууд яг тийм биш ч гээгүй л дээ зүгээр зөрүүнэлт хийх санагдсан. Хөвчлэн үү? Тэгээ тийм шатлан байхгүй л дээ ер нь тийг санагдсан. Намайг тэр юунд Филиппинд тахад одоо сургуулиудад нэг ийм яриа яваад байдаг хгүй. Япон охтуудыг амар амархан гэдэг яриа. Бүр тэрүүгээрээ ер нь Япон охтууд амар алдартай. Тэгээ ингээд араб залуучууд ч юм уу ингээд гадаад залуучууд ингээд Япон охтууд ч юм уу юм жоо Аз охтуудыг жоох юм дорд үзэж харьцах гэдэг тийм хандлагатай. Ер нь бол найз охинтой байна уу, эхнэртэй байна уу, ер нь хамаагүй ингээл Япон охтууд ер нь таалагживэл араас нь гүгээл ингээл ингээл өөртөө шууд ингээд алхам өгөөл ингээл 50 байлгадаг юм бэлээ өөртөө. Тэгээд тэрнээсээ болооч тэр юм уу юм айгу амархан гэдэг тийм жоохон юм нэр авцгаацсан байдаг юм бэлээ. Тэндээ. Гэтэ зүгээр гадаадд байгаад тийм одоо араншин гаргадаг байж магадгүй те. Гадаадд байгаа болохоор. Үгүй хаа. Энэ эндээс Япон руу ч гэсэн явсан эргэжтэйчүүд тэгээд идэв чинь. Охтууд ингээ өөрсдөө 50 байлгадаг юм гээд. Араас нь шууд гүйж мүгээд ингээ сэтгэл хэлчилчдэг. Одоо нэг их зан гэж гаргаалтай ингэж мөнгөгүй шууд ингээл сайн бол сайн, дуртай бол дуртай, царайлаг гоё юм ингээ шууд араас нь тэгээ явчихдаг юм шиг л шүү дээ. Тэгдэг гэсэн юм байна. Японы бас тэр болзооны дүрмнүүд солонгосыг бол тэгтээ гайгүй мөлий. Ямар ч байсан миний нэг кальт уншсанаар 3 дахь болзоо хийж байгаа бол тэрэн дээр бүр маш тодорхой бүх юм хэлэх хэрэгтэй гэдэг тийм дүрм байт юм байна. Яг юу гэж байгаа юу? Яах гэж байгаа хэлдэг. Тэрнээс цаашаа ингээ явдггүй гэдэг ч юм уу. Тэ нэг тийм залуучуудын дүрм гэх юм уу? Болцооны калчрын дүрм. Монголчууд яг тийм дүрмтэй л болмоор байгаа юм да. Хоёулаа л энэ дүрмийг бүтээнтэй. Та тийм дүрм байна. Бидний эхний дүрм ийм гэсэн шүү дээ. Хэрвээ эхний болцоо таалагдаагүй бол өөрөө тооцоог нь төлж гарна гэж байгаа шүү дээ. Оо. Вау. Зөв тэр гэхдээ зөв эмхтэй талаасаа л та. Эмхтэй нэ гэхдээ ихэнхдээ нөгөө нэг таалагдахгүй бас хэлнэ шүү дээ. Тэгэхээр эмхтэй би өөрөө тооцоо төлчих гэх юм бол за окей гэж эрэгтэйчүүд ойлгож болохоор гэж бид нар ярьсан аахгүй. Тэрнээс бол энэ ихний болзон дээр эрэгтэй нэхлээд ихэнхдээ өөрөө тэгээд эрэгтэй тооцоо төлөх нь бол тэр бол окей. Би тиймэрхүү л юм бид нар ярьсан. Сая ингээд нөгөө нэг тоглолт гэдэг жаа штэ. Тэгээ тоглолтын дээр ингээд цөөн бөгж мөгж гэд. Тэг би тэрийг болохоор бодохдоо маш олон хүний дэргэд гэрлэх санал тавихад зөвшөөрөхөөсөр сонголт үүсдэг юм. Public proposal хийж байгаа шүү дээ. Гэтэ өөрсдийнх нь type юм билээ. Одоо та чинь private хүмүүс чинь бэка ер нь тэгж аль-альний нэлээд үзэх вэ? Public proposal авахыг өсгөө эсвэл хоёулахнаа байхдаа гэрлэх санал авахыг илүүд үзэх үү? Надад бол хүнээсээ хамаарах юм шиг санагддаг. Хүн нь яг зөв байвал яг одоо энэ хоёр нөхцөл байдлын алинд нь ч байсан надад яг айгуу гоё ахаар тухтай. Тий. Чи одоо яг ингээ эргэлзэж байгаа зав. Ингээд хажууд хүндээ жоох эргэлздэг. Ер нь энэ хүнтэй би ирээдүгөө харах уу, харж чадах уу, үгүй юу гэдэгтэй амар эргэлздэг. Тэгсэн чинь бүр ингээд те ингээ цэнгэлтгийг дүүрхэр хэмжээний ийм их хүн цоглуулсан байж ахта чамд бүр амар гинтийн гэрлэх санал тавих юм бол чи тэрэн дээр ингээд үнэхээр эргэлзэж байгаа болохоор үгүй би ингээ бодож байгаа арга байлээ гэж хэлж чадах юм. Үгүй шүү дээ. Тэг шууд зөвшөөрнө тийм. Тэг би энийг хараа яг ингээд үгүй бас гайхаад байдаг байхгүй. Тэр чинь ингээ зүгээр яхаа тухайн үеийн одоо наастрыг унахчул амар муухай шүү дээ. Тэгээ тийм болохоор тгийе гэж хэлэнгүүтээ тэгэл дараа нь ярилцгалах та чи өстой муухай юм хэлээ шүү. Чи намайг яаж байгаа юм хэлэх бах та. Чи юусэн миний талаас намайг бодож үзсэнгүүгээ те. Дээр үт. Би нэг найз өхнөө болох пропозалд нь би оролцохгүй. Тэгээ тэр нэг юм нэг пабад зүгээр дуудаад тэгээд орж ирэхэд ингээд найзууд нь ингээд тэр паб нь болохоор ингээд голдоо юм тайцтай гэх юм уу өөрөнхий. Тэгснэ ингээд тойроод ингээд лаунж байгаа юм баггүй суудлуудтай. Тэгээ жоохон харанхуудаа тэнгууд нь тэргээр нь дүүр ингээд найзууд мэдээс хоёр талын найзууд нь суудсан заяа. Тэгээ нөгөө охин ч орж ирсэн чинь ингээд лаама цацсан байгаа байхгүй. Би тэр лаамааг нь хасаад заяа. Халууцчих гэж байгаа юм амар халуу. Тэгээ ядчих тэр нөгөө газрын юм нэг жоохон эсгийн материал цэтралтай. Одоо яг энэ шиг иймэрхүү материал цэтралтай юмнуудтай тэгтээ шатаагүй л зүгээр амар халуу. Бид нар за тэгээд орж ирсэн чинь орж ирэнгүүт нь нөгөө залууч нь болохоор голдоо зөксөд тэгээ зүрхэн хэлбэр ла дотроо дуулаад тийм сценарийтай байхгүй сценартай байхгүй. Тэгээд тэр сценар нь болсон юм. Тэгээ нөгөө охин нь лаан дотроо орж зөксөд тэгээд дууга эхний нэг бад бүтэн бүтэхтэй дуулаагүй нэг эхний нэг бадгаа дуулаад тахилтай дуулаад тэгэл чи миний найз охин болох уу гэл микрофоноор асуугаад тэгсэн чинь нөгөө охин шууд орж ирэл шоконд ороод тэгтээ тийм өөлж мөлөх тийм байхгүй зэ. Тэгээд тэр чинь ингэсэн салцсан байсан хосууд заяа. Тэгээ хэсэг байж байгаа тэгээд эргээд нөгөө охиныгоо гуйж байгаа байхгүй. Тийм. Нийлэх гуйлт юм. Нийлэх гуйлт байхгүй. Тэгвэл ойлгохгүй байна. Тийм. Тэгээ жоохон хүүтэн хөндөл байсан л та охин нь. Тэгээд тэр охин нь тгий гэсэн. Тэр үедээ тгийгээд үсээд тэгж мэгэл тэгсгээл тарцгаас байхгүй. Тэгээд маргааш нь яс маасан гэсэн чинь
үгүй харин үгүй гэнэ. Тэгээ хүмүүсийн хажууд найзууд хажууд үгүй тийм гэж биш үгүй гэж хэл цацсангүй гэнэ гэжсэн юм. Тийм тэр үнийг бас эвгүй байдалд хийж байгаа юм шиг болж шүү дээ. Яг тэгчихсэн. Би яг тийм түүхэнд бол орлоо. Яг тийм кейс бол нэг. Гэтэ би бол нэг зугцчихсэн түүхээ ярьж ирсэн юм. Угаасаа үгүй гэж хэлэх нь ойлгомжтой тохиолдолд болохоор шууд гүйжсэн би. Цухтаад сургуулиас гараад ирсэн зогсож байгаа нь шүггүйгэнээс харуur дараа. Араас хөөсөн гэл бод. Гоох гад. Тийм. Яа. Тэр амир. Би ихтэй сайн ингээд тэнгисийн эргийг би бүтэн үзээгүй л дээ. Гэхдээ ингээд тэнд хугацаанд чөлөө цагаараа ингээд бөөнөрөө сууж муугаад ингээд үзсэн бохгүй. Тэгсэн чинь тэрэн дээр ч айгүй их надтай үерхээч гэдэг үгийг айгүй их ашигласан юм бэлээ шүү дээ. Тийм. Гэхдээ би энийг зүгээр харахтаа ийм муухай кринж гэдэг талаас нь биш зүгээр ингээд буцаад энэ гоё юмыг ингээд хүмүүст бас түгээж ийна гэж харсан бохгүй юу. Хүмүүс одоо амар их ингэж хэлээд байгаа шүү. Хүмүүс үерхээ болцсон шүү дээ. Одоо ингэж үерхээ гэж гуйдаг хүмүүс байд юм уу гэдэг тийм юм амар их байгаад байгаа шүү дээ. Одоо хүртэл тийм санал тавьдаг хэвээрээ юм уу гээл те. Тэнгүүд залуучууд ингээд тийм гоё үзэгчдэд ингээд одоо хүмүүст үзүүлж байгаа юм дээр би бинийгаа ингэж бас аль бие осоор гуйж байгаа нь буцаад энэ нэг соёлыг авчирж байгаа юм шиг санагдсан. Тэгээ одоо ч охтуудаас өөрсдөө нэг тийм гоё цензур тавьж эхэлж байгаа байх. Ер нь ингээд үерхэх санал авах ёстой юм байна. Энэ хүнээс бас нэг ингэж бид хоёр юм аль бие осны харилцаанд орох юм байна гэдэг бас нэг тийм юм авдаг болох байх гэдэг бас нэг тийм өөр өнцгийг бол харсан. Тийм тэнгисийн нийгэмд бол сайнаар нөлөөлж байгаа. Тэрэнд бол би эхний сизон үзэл айгуу гоё итгэсэн. Тэр чинь нэг үерхлийг ил гаргаад ирчихэж шүү дээ. Залуучуудын одоогийн үерхлийг процесс нь юу болдгийг те. Тэнгүүд тэр нь айгуу гоё болоод хүмүүс тэрэн дээр ч гэсэн нээлттэй хандаад наацхийн зүгээр болцоо гэхэд нэг хөндрүүлж хүлээж авахгүй те. Хоёр талаасаа хөндрүүлж хүлээж авахгүй зүгээр болцож малцдаг болцсон баха ер нь. Тэгэхээр тэнгисийн айгуу хэрэгтэй нэвтрүүлэх гэж би одоо хэлэх гэдэг юм ааш. Боловсролын тэлээ шоу. Жагийн хувь яг тэгж иймэрхүү байдлаар эмгтэй хүн гуйж байсан тохиолдол байгаа юу? Зүрхэн лаасааж байсан уу? Бензин шатаад. Эсвэл өрөөс нь том бамбруу шөгдөг ч юм уу нэг тийм. Эмгтэй хүнийг тогтлуулах ч юм уу? Баа штэ. Нөгөө ихний 3X маань тэр 3-аа тэгж гуйжсэн штэ. Тэгээ одоо хамгийн гоё нь хэлсэн гэдэг. Гуруулах гоё гэсэн. За наагш. Хөг яртайсан гуйжсэн. Тэгээ яг нөгөө сүүлийн үед нөгөө нэг амьдралын хэв маяг нийтрээгээсээ болоод гуйх мохчин жаан багсчаад байгаа нь бол үнэн. Тэгээ яг бас яг нөгөө сүүлийн нэг богинохон хугацааны X гэсэн штэ. Тэр бас яг тэрийг ингэж яаж өгöd ингээд зүгээр ингээд битээр яг ингээд урсгалаараа явж байгаа зүгээр ингээд явж байгаа өрхчихсэн чи одоо бас нийтрээгээ саний юм яриа. Тэгээ бас тэн дээр бас яаж байгаа баг нэг тохойд бол бүр ингээд жаахан нөхцөл байдал ямар ч тийм юу хээр хазар би юу те. Ямар ч хэлсэн нөгөө нэг пивний лаазны энэ миний томруулж агаад төр зөр хоромронд нь хийжлээ. Тэгж мэгж гоожсэн. Нөхцөлийн 12 сар. Тэ 12 сарынхыг бол тэгээд тэгтэр бол яг нэг тийм анханасаа бол амар их романтик байж байгаа. Тэгээд сүүлдэх тусам жахаа романтик нь ингээд багасч тийм л миний хит хүчээр романтик ороод ирэхээр гинт алга болчдөг гэж юу? Тийм байсан. Хурдан. Одоо л тэгээ аль болох нэг баланс синетрээ барих гал нэг ажитлаа амар дээш таашаа савлдаг хүн болохоор аль болох удаан хугацаанд нэг огцом би чи ингээд огцом дайрчих гэдэг байхгүй. Тэр мэрийг ингээд байралаа ингээд баланслуулж харьцахгүй бол болохгүй болцсон лээ. Би гэ чиний дууг чин сонсоод хүмүүс яг одоо жишээ нь ингээл гинт тухаарал санж манаал нөгөөх рүү гинт салгаж малгаал те. Тиймэрхүү болдог л бах та те. Би одоо тийм түүх сонсож байгааг болохоор мэдэхгүй л хаад юм л та. Гэтэ болдог хаа дууч өөр амар хүчтэй болохоор. Болдог бол үнэхээр гоё л байна. Сквал салчаад чиний дуугстай битүү сонсч мосаал те нэг дууг нь. Яг тийм салчаад сонсож байгаа хүмүүсийн комментууд бол байдаг. Яг ингэж хэрэг болж байна, ань болж байна гэдэг ч юм уу. Би бол тэрийг хараад баярлалаа. Би ингээл хүмүүсийн жаргалтай, гонигтай, тэгээд ийм хэцүү үеүүдэд ингээд хамт байж, ингээ ганцаар дуулахгүй байгаа юм шиг, ганцаар дуулахгүй байж чадчихагаа нь миний хувьд айгуу тийм гоё зүйл юм шиг санагддаг. Тийм бас жоохон бахархахаар санагддаг. Дууных үгийг өөрөө бичдэг тийм. Лео Минай гэдэг чинь би бодохдоо Арслан ихэр гэдэг хоёр ордны нийлмэл мөн үү? Мөн. Gemini Leo. Залууч нь Leo юм уу? Манай X Leo. За жоох юу гэж хэлчихсэн. Харин та нарстай яаж нэ? Лаа. Тэр X зориулсан доо. За бараг л тийм юм да. Тэг яг тийм бүрэн зориулсан бол биш, зүгээр яг намайг дуу хийхэд тийм болсон. Мотивац маяг юм болсон. Мотивац гэдэг нь зүгээр тэр санаа гаргахад юу н орж ирсэн, санаа нь орж ирсэн тий. Тийм одоо энэ Leo Minai гэдэг үгний санаа ч юм уу. Тийм айгу хэрэгтэй байсан. Тэгсэд үйлэн ахгүй тий. Нийцсэн. За.
За түрүүний нөгөө юугаа жоохон дэлгэрүүлмээр байна Батчаа. Монгол охтуудын онцлог давуу тал одоо энэ адуу бараг шинжтэй байгаа маш. Монгол охтуудын сул тал юу байна? Давуу тал юу байна? Монголч гадаад байж байгаа гэсэн Тий. ирээд ер нь ингээл хонтонтой уулзал явж байгаа шүү дээ. Болцоол заримдаа нөгөө ирэхэл. Тэгэхээр ер нь монгол охтуудаас за гоё юмнуудаас нэхлээ л да. Монгол охтуудын гоё нь юу вэ? Хантай шүү дээ. Нэг жоохон итгэл найдвар юу мэрэмтэй. Хантай хэр ойлгож чинь ойлгохгүй. Хантайх тухтай. Тухтай ашиг нэг юм өөр юмсэг. Канадууд чинь нэг юм Хүүтэн. монголчууд нэсэргээрээ. Тийм бэ. Тэгж сан. Гэр бүлсэг маяг. Тий. Гэр бүлсэг байдаг шүү дээ. Тий. Нэг л тийм гоё, нэг тийм дулаах мэд шүү дээ. Яг тийм. Гадаад чинь жаа хөөц. Гадаад ч илүү нөгөө бие даасан нэг юм би төрчлөөтэй гэдэг ч юм уу те. Эсвэл зүгээр яг өөр улсын өмслөхөр тэгж байгаа юм. Тэд нар бас хоорондоо дулаахан бие хүйтэнч байсан юм аа тий. Тийм те. Би сүүлдний Instagram дээр нэг рeel үзсэн байхгүй юу. Тэг ингээ гаднаас амар ингээ стресстэй ингээ явж орсноо цүнхөө шидсний найз залуугаа харснаа уйлаад идэг. Яасан гэсэн чинь өдөржингөө амар стресстэй хэцүү байж байгаа гэртээ орж ирээд найз залуудаа дахиад бүхнийг англиар ярих болчихгүй гэдэг. Дахиад бүх юмыг англиар тайлбарлах ёстой болчихгүй гэдэг уйлаад идэг. Тэгэхээр бас яг ийм гоё их хэлээрээ хүнтэй ярилцаж яг дотроо уудална гэдэг нь бас нэг бодлын айгу гоё зүйл байгаа даахгүй их оронтой байна гэдэг нь шууд их орон ярьж байна. Филиппинд үйлснэ их орно туг муга хатгсан өрөөндөө. Монгол хоолоо л амар сансан. Тэнд хоол амар хэцүү. Хоошгүй нөө. Хэдэд байгаа мөртлөө хоошгүй байгааз. Монгол хоолны азраалгаа байхгүй. Мэдгүй Тэр хэсэгт нь байхгүй бах. Тийм. Ямар ч тач халуун орон учраас би ерөөсө маханд нь ерөөсө итгэдэггүй. Монголын мах бол амар гоё штэ. Тэнгүү тентгийн мах надад нэг юм худлаа санагдаад болтгоо. Тэгэл ингээл хөөрхийн ингээд тэр өхөр мөхөрнүүд нь айгүй юм царамаатай заяа. Ер нь бол амар царамаатай юм чүрээсэн тэгэл ер нь Монголын малуучиг сайхан юм гоё өвс мөвс идэж амьдрахгүй заяа. Тэр чинь амар өрдмөр муухай мэдэж амьдрдаг. Тэгэл би яг маханд нь бол ерөөсө итгэж чадахгүйсэн. Тэр нь хоол идэл талын Монгол гэдэг юм чинь бүр миний аминд ор заяа. Тэнд бүр талын Монгол гэдэг юм амар од болж байгаа юм чинь. Тэрийг ууж бараг уйлж үлээ. Лавшаа амьдр гэж. Ер нь бол хоолоо л амар санд юм бэлээ. Тэгээ би зүгээр нэг юмыг ойлгохдоо за би бол гадаад улсад бол нэг удаан амьдарч чадах юм бол биш юм байна. Зүгээр би аялагч хүн юм байна л гэж бодсон. Зүгээр гоё аялал явах хэрэгтэй юм. Тэрнээс биш нэг удаан хугацаагаар гадаадад амьдрал ер нь бас жоохон хэцүү юм байна гэж бодоод тэгээд Монголдо сайхан амьдрий. Тэг гоё аялал гэж бодсон. Дааш тэгээд Монгол улс манаас яг юм сайхан амьдрах боломж болцоог манаас хангалттай сайн бас яаж чадахгүй л байгаад байна те. Тэгээд үеийн хідээс хідэн сарын хооронд байсан. 3-5 сарын хооронд. 2 сар байхад л би ч юм амтан болсон шүү дээ. Тэгээд Гэхдээ ингээ одоо гадаад байгаа зураг дараалал оруулахад амар өнгөлөг гараалт гэснээр Монголд яг адилхан зураг дараалал оруулахаар амар тийм одоо муухаар ярахад халтар харагддаг те. шорон царай. Жохо шороол гэлээ. Танд годомжных нь нэг цаам аваад шараа тааслаа юм билээ шүү дээ. Тийм угаасаа жоо Байшин гинэ тэрэгэл те. дүрс мөрс авах гэсэн саарл харагдаад те. Бид нар өөрсдөө ч нөгөө дасцсан байгаад идэв болохоор нөгөө дасцсан газар харахаш нөгөө сонирхолтой биш болохоор тэгдэж биш магадгүй л те. За манай ирчүүд маань заяа. За. Найрж байгаа бүсгүйдээ ч юм уу найз охиндоо хамгийн үнэтэйдээ ямар бэлэг өгч байсан бэ? Үнэхээр 20 сая төгрөг 10 нь TT гэж шилжил. пүпү гэж шилжил. Пүпү гэд 10 шилжил. Тэгээ нисдэг тэргээр авч яваад би гэрлэх санал тавиад урд нь солиот будаад. Болол би ярьсан шүү дээ Батчаа. Тэр тэгтээ чаас солиот нь бол 10 сая биш юм байл шүү дээ. Тийм үү. Тэгээ 2 солиот удасан юм лээ. Нэг солиот нь 2 сая байхлаа. 4 сая. Өөг 4 сая штэ. Тэгэл нисдэг тэрэг нь бол ялчгаа. Гэтэ сарын цайлаг ингэж өргөцсөн биз тий. Гөө фейк биш. Үнийг байна. 2 сая төгрөг авахын тулд өдрийн 8 цаг офс дээрээ тасралтгүй сууж байгаа штэ. Тэгээ тэрийг зүр тэнгэрт нисгэж юм тий. Онцгой нөхцөл байдалд бол гоё л тоо. Солиот бол тэрэлжид байх шиг байсан үгүй. Амралтын газар. Нөгөө нуг гэдэг амар үнэтэй газар. Амар хапацсан. Үгүй тэр ихтэй угаасаа зүгээр тэр хоёрын тэр юм happy байгаанд биднэрт гайвуулаагүй байхгүй юу? Зүгээр яг яаж вэ те? Яг яаж биднээс тийм баймаар нь штэ гэдэг тийм л юм байгаа байхгүй юу? Тэр бол ингээл үе тэнгийн бой яаж тийм гоё өнгөлөг байгаад байна те? Тэр бас их сонин би ч одоо ингээл офс ажлын хажуугаар ингээл ахаасаа бас нэг хэдэн төгрөг авч гал подкаст хийгээд нэг подкаст хийж ин рил хийж ин тэгээд амжиргааны зардлаа яг ингээ болгоод явж байгаа шүү дээ. Тэгэхэд одоо ингээд би сүүлний вебсайтраад оролцсон шүү дээ. Ингээд та хоёр чих рил хийж байгаа те. Компанид рил хийнгүүд улс тэндээс мөнгө авдаг те. Энийг нэг одоо яг рил хийгээд мөнгө авахаараа хүмүүс амар мэдэрнэ.
Яг reel хийсэн чинь би одоо тий өөрийнхөө аккаунтыг, social аккаунтыг ашиглаад reel хийсэн чинь улс тэндээс мөнгө аавна гэдэг бол өөрөө яг үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа төлнө. Тэгтээ дээрэс нь компани бас нийгмийн даатгалын хамт төлөөд байгаа байхгүй юу? 11.5 жилээ 12.5 жил. Тэгээ өөрөө бас төлж байгаа. Компани нийгмийн даатгал төлөх амар утгагүй асуудал хов хүний тэр янангуяа зүгээр нөгөө хамт ажиллагааны гэрээн дээр тий хамтран ажиллах гэрээн дээр тус бавар дээр нь нийгмийн даатгал төлнө гэдэг бол амар утгагүй. Одоо чи 5 reel хийлээ гэж бодоход энэ сар чи 5 нийгмийн даатгал төлнө гэсэн үг. 5 ширхэг. Энэ дэр уусаа та хоёр ч гэсэн ер нь газруудтай бас ингээл хамтарч ажиллаад бичлэг бас хийж байгаа шүү дээ. Тэгээд би яг энэ дэр өмнө нь юм нөгөө нэг энэ татварын тэр юуг нь мэддгүй ээж хагаад мэдхгүй явж хагаад тэнийг царайлаа татварын өрөнд ороод тэр чинь нөгөө нэг оны өмнө нэг тайлан явуулах хэрэгтэй гэдэг юм байлээ шүү дээ. Тэрийг нь би мэддэггүй. Би амьдралдаа анх удаага газруудтай хамтарч ажилласан юм чинь. Тэгээд өрөнд ороод би бүр амар гайхсан. Би яагаад өөрийнхөө хувийн юм дээр өөрийнхөө нүүр царайг ашиглаж өөрийнхөө юмыг хийж яагаад гинэт ингэж мөнгө төлөх ёстой болчихвоо гэдэг нэг тийм юм амар намайг хэцүү байдалд оруулж байсан. Миний хувьд угаасаа нэгтлэг байсан болохоор тэрийг мэдчихсэн. Тэгээд гэрээгээ ихтэй ч юм хамтран ажиллахдаа би нэг бүх юмудаа компаниараа төлөөлчээд гар дээр ах хүний дандаа ярьдаг. Тэгээд тэгэхээр надад ямар ч тийм юу байдаг ачаал байдаг. Тэрнийхээ татварыг бид нар төлөхгүй гэдэг байгаа ерөөсөө биш шүү дээ тий. Бид тавгаасаа татвар төлнө. Нийгмийн даатгалыг чинь нийгэмд бидрийг баталгаатай амьдруулах зорилгоцсон мөнгө тий. Тэнгүүд гол нь тэр нь өөр юм зарцуулагдаад яваад тэр цаанд ампуураад тэгээ байгаа орчин нь ийм байгаад харал юм яриа таамал. За яриа бүр ямар хайцсан бэ. За Батчаагийн хамгийн үнэтэй бэлэг. Үнтэйд нь би нэг юм юу бүтээлч юм хийх амар дуртай. Одоо гараараа юу? Тий, тим хийж өөрөө бүр тулцсан кайф аваад тэгээд нөгөө хүндээ бас яг зориулж хийж өгч байгаа шүү дээ тий. Яг ингээд тэгээд тэрнээсээ амар гой кайф аа. Тэгээд нөгөө хүн ч угаасаа мэдээч дуртай байдаг. Одоо янз бүр бүр анх маах бол хамгийн анхныхгаа л амарсаа санд нэг юм шоколад хэлбэртэй юу лээ бичээ зүрхийн хэлбэртэй шоколад хайлуулаад дотор нь баах юм хийж мэж ингэж бослох гэжсэн хөрөгчөнд хийж мэгээд тэгээ гаргаж ирж тэгдэг ч юм уу. Тэгэл цаас маасаар илүүтэй юм гээл зүгээр нэг гэрт нэг хаягдах байгаа нэг юм үүд дээ штэ. Тэднийг нэг туслах материал олгоод тэгж байгаа үндсэн дээр нэг гоё яг сэтгэлээ шингээс юм оруулж игэл. Тиймэрхүү юм хэмээр дуртай. Ер нь хамгийн үнэтэй бэлгэн сэтгэлийн бэлгээ гэсэн үг юм биш үү тийм үү? Сэтгэлээ авчихсан уу? Бекагийн авч исэн үнэтэй бэлэг. Жисэн үү? 10 саяар 2 та. Сайраач тийм шээ. Чи одоо тэгэж би сэтгэлийн бэлгэнд дуртай. Нэг залуу надад шоколад хайлуулж өгөө тэгээд. Стайрекс гэдэг. Надад ч хүн шоколад хайлуулж өгч байгаа гэлтэй. Гэж хасан. За үчи. За утас юм уу? Утас авч өгчээс юм уу? Тийм. Гэхдээ тэрийг бол яг нэг би чамд ингээд тэдэн төгрөгийг гаргаад өгье чи тэгээд тэдийг тэгээд авчхаа гэдэг чийсэн байхгүй. Хууч уцаа зараад энэ дээр нь мөнгө нэмээд уцаа чинь сайжруулж өгье гэсэн утгатай юм шүү дээ. Тийм. Тэгээд хууч уц гэж юусэн боддог юм шиг сая чи ямар ухаантай. харьцаахан Уусаа шинэ уцаа авахын тулд хууч уцаа зардаг үү? харь тий зардаг өстэй тэгтээ нэрээ. Би л тийм бодог хооч уц. Харин левис хууч уц юусэн бодсон юм шүү дээ. Би бол хизээч яг ийм одоо барьж байгаа утсан дээрээ нэмээд яг цоо шинэ уц авч үл үзээгүй. Дандаа хууч уцаа зарж ийж яг шинэ уц авдаг байсан болохоор. Гарын бэлэгч гоё шүү. Монголчуудын чим ер нь дэлхийн ертөнцийн хамгийн классик бэлэг тэгэл утсан үстэй. Бэлэг үү? Тийм. Гүү баха. Тэцэг бит одоо нэг юм жоохон үнэтэй бэлэгдээ орох тий. Тийм хүүхдүүд ч утас аваад зөте уйлж мэлээд бөө юм болт шүү дээ. Айгу хөрхөө. Тий хамгийн сүүл гарсан iPhone л авах чинь одоо. Манай ах их ч хоёр бол яг тэгдэг. Агаа яг дандаа ихчийн төрсөн өдрөөр яг шин загварыг аваад тэг ихчийн хууч уцыг өөр аваад өөр хууцыг охиндоо өгөөд яг ингэ дамжаад явсан. Өөргөнөөс. Тэгэл дараагийнх нь хүүд нь очил ингээл яг гэр бүлээр уцаа дамжуулал явчихдаг. Тэгэл ана дараагийн шинэ жил дараагийн төрсөн өдрөөр дахиад дараагийн загварыг аваад тэгэл ингээл дамжиж явчихдаг юм бэл. Хөөе та нар ингэж ийсэн үү? Надад өдрөл хүнтэй үерхчихсэн шүү дээ тий. Шууд л ядчихсан. Тэнгүүд яг үерхэж явахдаа ингээд хин нэг амар үйлдэл хийхгүй заяа. Зүгээр л амар шохорхож ирсэн үү? Өөр хүнийг үү? Өөр хүнийг. Шохорхдохгүй ер нь эмхтэй эрэхтэй хоёлаа. Жиж боломжтой л үстэй. Боломжтой л да. Гэтэ яг тийм шохорхох биш зүгээр хараад ваа үнэхээр гоё хүн байна да гэж бол бодчихсон. Тэрийг шохорхол мөн эсгийг би юм сайн мэдэхгүй байна. Чи шохорхлоо тайлбар л та. Яг гоё. Вау. Зүүн эмхтэй шүү гэж бодож мадлаа тий. Наа чи тэгвэл шохорхолтой орох юм. Инстаграм нь үзэж мүзэл. Тэгэл нэг хэсэг хугацааны дараа мартчихсан. Ер нь тэгдэггүй л гэж. Тэгдэм байх нөө. За тэгвэл үргэлжлүүлэлт яшнаа
Хардлтын талаар та хоёр ер нь юу гэж бодож байна? Амар харддаг байсан уу та нар? Нэг юм тийм мөч хүн болгонд нэг байдаг шүү дээ. Амар хартай пейс те хүний амьдралын тийм момент та хүрт байсан уу? Миний яг анхны нэг 5 DX байгаа шүү дээ. Миний ерөөсөө яг үерхэл хэмэгтэй хүнтэй харьцах харилцаа энэ төр бол нэлээд хэмжээний хорыг бол гаргасан. Би бол үнэхээр яг эрэгтэй хүнс гарах миний хувьд бол гарах хэмжээний нэлээд одоо муухай шавар хардалт марталт юу гэдэг те бүх юм бол яг тэн дээр гараал. Тэгээд тэрнээсээ ингээд заагаад салаал тэгэл тэрнийхээ араас л яг анзаард юм лээ. Нэр би юм байсан байж тэгэл. Тэгээд тэднийг хараад вау гэл. Яг өөрөө харддаг байсан хүн нь гэж юу? Би ч харддаг байсан, намайг ч харддаг байсан. Нэмээд зүгээр нэг өөр нэг хамаг токсик энетрэ бүх юм яг тэн дээр ингээд гараад ингээд явцсан. Тэгэнгүүт дараа нь тэргээ өөр хүнтэй өрхөнгөт өөрийгөө өмнөх харьцаа бодож штэ хальт. Тэгэнгүүт ваа ямар юу байсан бэ гэл. Тэгээд тэрнээс хойш ер нь бол тэгээд хамаг юмж бол нэлээд дарагдцсан. Гэтэ амар л хартай л байсан юм билээ. Одоо л мэдээж хартай гэхдээ тийм амар шээ. Хоёр харж ирсэн эрэгтэй хүнийг. Эрэгтэйний харын ертөнц бас хар штэ. Хар бараан штэ. Бэкэр. Бэкэ олоо ирэхжсэн нэрээр. Оо яа та яах ч аа ингэж үтгэж яаж байгаа. Чиний нэг харын тухай дуу үзсэн штэ гоё. Хараа тэрнээс амар дуртай штэ. юу яа. Би ч амд хартай гэл. Яана. Ер нь бол хүн болгонд тодорхой хэмжээний хардталт байдаг баха. Тэгээд нөгөө ил гардггүй мардггүй ч юм уу зүгээр л дотроо бодвол за ямар тийм штэ гэл ингээл болчдөг ч юм уу. Эсвэл бүр үнэхээр яг үйлдэлээрээ гаргадаг тийм хардталтууд хүн болгонд байдаг баха. Нэг надтай хардталт гэдэг зүйл айгүй ойрхон байдаг байсан болохоор би өөрөөсөө аль болохоо л ойлгохыг хичээдэг. Айгүй муухай байдаг ямар хэцүү байдгийг яг ингээд зүгээр ойроос нь хараад үзчихсэн болохоор айгүй тиймэрхүү шинжний хардталт ингээ орж ирэх юм бол штэ зүгээр төсөөлөд үзвэл би шууд no thank you тэгнэ гэж боддог. Тэр харан гэхдээ нэлээд ихэн үед байсан юм байна те. Шинэ үерхлүүдий чаа. Үгүй дундуур гэсэн. Миний хувьд биш. Надтай ойр байдаг үсэн. Тэгсэн. Тал дээр тийм. Одоо яг нэг айгүй амар хартай үеийнхэн байдаг штэ. Одоо ах эгч нарын үе юм уу ч юм уу. Тийм тиймэрхүү үеийн хүмүүсийг харж өрнө бол их. За ингэж л болохгүй юм шүү гэдэг зүйлийг айгүй сурч авсан. Хүний алдаанаас суралцсан бах нь вэ штэ. Та нар бас тэгэрээ. Бити хүн зовоогоод байгаарай. Чиний харталтын дуу гэж. Сайхан. Битэр клипэн дээр нь тоглоё. Би хартал залуу. Тэгээд англиан цавааж байгаа тийм. Яа. Тэгээ англиан эргээд тэрэн дээр юм хартай хүн болж байгаа тийм клип. Яа. Амар дарк гоё тий. Надад тийм үг орж ирэх юм болоо дөө. Йоо, манай нэг найз надад андаа ажлын санал үн зурганд орох уу гээл тэхгүй юу. Тэгэл тэгэхээр би юуны зургийг гэдгсэн чи гэр бүлийн хүчрхийлж. Хүчрхийлж чи. Тэгэхээр би юу вэ? Тэрний яана гэсэн үг гэсэн чинь одоо нөхөр нь ингээд эхнэрээ байнга зоддог тийм харилцааны талаар чи эхнэр нь ч гэж. Тэмээ бүр ингээ гагцааггүй юу. Надад яг юм хоёр амир инээдтэй ажлын санал орж иржсэн байхгүй. Нэг нь энэ гэр бүлийн хүчрхийлэл. Тэгээ би аваагүй. Тэгээс дахиад дараа нэг нь лайв хийх үү гэдэг чинь. Тэгэхээр би юуны лайв гэсэн годон гутал. Тэгэхээр гэсэн годон гутал лайваар зарах юм гинэ. Тэгээ би за болом. Чи нөгөө модель нь болох юм. За манай хамгийн хөрх царайлаг залуучууд. Царайлаг моделууд байна. Хай гэрэ гэж үү. Тэр тэгтээ айгу өндөр цалинтай байдаг байх гэж би найддаг шүү. Үнэхээр өндөр цалинтай байгаа тийм хэмжээний жүжиглэлтийг гаргаж чадчихаа гэсэн үстэй. Харин тийм. Тэрнээс үүш нэг юм жохон мөнгөн дээр бол хүмүүс тэхгүй үстэй. Айгу харизматлаг байдаг шүү дээ. Тэр бол тийм муу лайв бол биш шүү дээ. Гоё шүү дээ. Гоё. Амар үнэхээр хүн ажилдаа тийм амар хайртай байж болдсон байна гэдгийг би тэндээс харсан шүү дээ. Вау, ажлыг ингэж аргаж хиймээр байна гэдэг тийм. Тэгэхээр тэр менежер сайн бааз. Тэр хүмүүсийг тийм гоё юм happy байх нөхцөлийг бүрдүүлж. Миний дүнэрс гоё байна гэж хэлээ. Лайвад босгож байгаа тийм. Ямар гоё харагдаж байна тэр гэж үгэл. Тэгэхээр бас тэр ажлын байр тухтай байна. Ажилчид бас ажилдаа хайртай байна. Тэгэхээр бас тэр өөр гоё юм гэгээлэг өнцгөөс бас харж болж штэ. Тийм шүү дээ. Бити муулаад янз янзын юм бичцгийг ч бас нэлийн золиос шаардж байгаа штэ бас тий.
За хамт байгаа бүх сонсогч нартай үзэгч нартай баярлалаа. Тэгээ 2 зочинд очсон баярлалаа. Тэгээд бид бүхний энэ нэвтрүүлгүүдийг одоо ингээд бодит болгоход одоо хамтран ажиллагч байгууллагууд маань маш их тусалдаг. Тэгээд өнөөдрийн бид бүхний онцолж байгаа брэнд бол за энэ удаа та бүхэн манай артлын лого солигдсон байгааг анзаарж байгаа. Comloud маань бүр бүтэн логогоор орж ирсэн буюу одоо манай main хамтрагчаар ажиллаж байна. Тэгээд Comloud брэнд маань ер нь бол эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн. Дунд нь ганц 2 эрэгтэй хүн ашиглаж болох бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр юу гэхээр эмэгтэйчүүдийн амьдралынх нь бүх үе шатанд хамтдаа гэдэг одоо уриалгатаагаар явдаг ийм бүтээгдэхүүн байдаг. Тэгээд за тэгээ маш олон жилийн туршид одоо лаборатори туршиж үзээд, хийж үзээд, фейлээ дунаад тэгээд явсны эцэст одоо маш шандартай бүтээгдэхүүнүүдийг гаргаад тэгтээ бүр нэлийн дээр үеэс шүү. Гаргаад явж байгаа. Тэгээд ер нь бол эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн одоо лүб байна те. Бидний хамгийн сайн мэдэх нь одоо лүб гэж ярьдаг. Одоо хосууд хоорондоо ч юм уу, эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо бэлгийн харилцаанд орж байхдаа ашиглаж болдог жишээ нь лүб байна. Лүбийг бол бүгд мэдэх бах те. Lubricant гэдэг. Lubricant л гэсэн үг шүү дээ. Их мэт тэгээд өмнөх дугаарууд дээр бид нар ярьсан шинэ хүмүүс бас орж иж ангуудаа сонсож байгаа хүмүүс бас байгаа гэж бодож байна. Одоо Батчаагийн барьж байгаа бүтээгдэхүүн болохоор эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоёулаа угааж болно. Энийг би ашиглаж байгаа. Тэгээд ямар ч өнөргүй юм бэлээ. Too much information гэдэг. Яа. Тэдний юу гэсэн бэ? Энэ болохоор юу эмэгтэйчүүд ер нь бол маш сайн мэдж явах хэрэгтэй бүтээгдэхүүн пробиотик. Одоо эмэгтэйчүүдийн нөө pH баланс тэнцвэртэй байдал ингээ алдагдах ашиггүй бактери нь хит ихсэх юм бол үрвсэх ч юм уу мөөгөн зэрэг халдвар авах ч юм уу тэр магадлал нь амар өндөр түвшинд очиж байгаа байхгүй. Тэгээ тийм учраас тэрийг тэнцвэржүүлэх зорилгоор эрүүл байлгах зорилгоор урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү одоо пробиотикийг доогуур хийж хэрэгэлдэг тийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд энэ болохоор гелен крем гэдэг жаа байхгүй. Тэгээ энэ мэдээж гелен крем гэж байгаа учраас гүн чийгшүүлнэ. Тэгээ мөн цэвэршилт болон төрөлтийн дараа эмэгтэйчүүдийн нөө эмзэг хэсгийн арьс бас харалдан штэ. Тэр харалтын эсрэг бас нөгөө цайруулах зорилготой. Тэгээ эм чийгшүүлэх хөгшрөлтийн эсрэг ийм гелен крем гэж байгаа. Зөв. Тэгээд нөгөө амьдралын бүх үе шатанд ажим марчсан гоо. Харин би яах вэ нэг саяны сүлд барьсныг нь хүний бичлэгнээс хараад өөрөө бас авч исэн. Тэгээ тэр хүний бичлэгэн дээр юу хийсэн бэ гэвэл ингээд ямар ч тийм одоо харалт маралт ч юм уу тийм төрсний дараах марах ч юм уу юм байхгүй. Гэхдээ зүгээр хэрэглэхэд нэг сар мар орчмын дараа ингээд нэг ганц 2 тоноор одоо цайсан гэж ярьж исэн. Зөв. Ер нь бол тэр чинь айгу эмэгтэйчүүдэд төрхий бас айгу асуудал байдаг шүү дээ. Ер нь бикини өмсөх ч юм уу те ингээл янз бүр болоход ингээд жоох энүүгээрээ борлцсон. Ганцхан энэ гэлтгүү бас эмэгтэйчүүдийн нөгөө сууг байна. Эмзэг юм нэмгэн арьсууд айгу хурдан харлах магадaltaй байдаг байхгүй. Ер нь хүүхд төрүүлэхээр чинь жирэмсэн болохоор эмэгтэйний хөхний эргэн тойрон гизний зураас ер нь шууд амар хурдан борлцдог байхгүй. Тэрэндээ бас ийм жоохон сэтгэл дундуур байдаг эмэгтэйчүүдийн тос бас хэрэгтэй гэсэн үг. Зөв. За тэгээд та бүхэн манай Comloud-ийнхаа вебсайтаар ороод Comloud CGM гэж байгаа. Эсвэл GGI Box CGM гэж ороод Comloud гэдэг брэндээ хайгаад өөрт тань тухайн үед одоо та ямар ч насны эмэгтэй гэж болно. Одоо бүх насны эмэгтэйч зориулсан гэдэг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн амьдралынх нь бүх үе шатанд хамт байна гэдэг утгаараа та өөртөө аль үе шатанд ямар хэрэгтэй бүтээгдэхүүн байна тэрийг өөрөө сонгоод захиалах боломжтой. Мэдээж EMOS CGM аппликейшн дээр нь байгаа. Тэгээд энэ гурван вебсайтаар авах боломжтой. Дээрээс нь GGI Beauty Plus-ийн одоо дэлгүүрүүдээр авах боломжтой. Саруул дотор байгаа, ихтлгүүр дотор байгаа, маршал дотор байгаа, централ тавар дотор байгаа. Тэгээд та бүхэн ороод хараад бүр дэлгэрэнгүй мэдээллүүдтэй танилцаад бүтээгдэхүүн тус бүрийн мэдээллүүдтэй танилцаарай. Өнөөдрийн бас ярьсан онцлог ялангуяа тэр гэл их таалагдлаа гэж бодоонатаа хэлхийн цаашин ямар ч байсан зүгээр эмгтээч маш хэрэгтэй бүтээгдэхүүн шиг санагдчих байна. За тэрийг ярьсан эрэгтэй эмгтээ. Энэ нь бол эрэгтэй эмгтээ хоёр хүн хоёулаа ашиглаад өдөр тутамдаа угааж ашиглаж болох юм байлээ. Тэгээд ер нь л яг залуучуудаа хэлэхэд бид нар бүгдээрээ одоо ийм ариун цэврээ нэлээд хүчтэй сахих болсон баха. Ялангуяа энэ цаг үед эрэгтэй эмэгтэйгүү те. Энд чинь нэг тийм ичээд ах сэдв ерөөсөө биш байхгүй юу? Хүмүүс ингээл бэлгийн ариун цэвэр мэр гэж мэлдээ ингээл нэг тэгдэж штэ. Тийм юу яриад байгаа юм бэ? Энд чинь одоо ямар ч тийм юм биш. Энд чинь маш хэрэгтэй зүйл болсон. 3 сая үл хэдүүл одоо энийгээ сайн хамгаалж нандинж хайрлаж цэвэрхэн байлгаж явахгүй бол тэгэл аюул мөрөн. Дээр үед монголчууд чинь за. Too much information. За тэгээд Comloud-ийнхандаа маш их баярлалаа. Тэгээд 5 дугаар амрагч бид бүхэндээ хамт байна. Та бүхэн саяны миний хэлсэн вебсайт. Би энэ доор бас вебсайтуудыг оруулчих. Тэр вебсайтаас та бүхэн өөртөө эрхтэй бүтээгдэхүүнийг захиалж аваарай. Баярлалаа. Би нэг түрүүн би юу ярих гэж бодож ирсэн нэрөө. Нөгөө хиймэл хөхөө ярих гэж бодож ирсэн. Хөхөө ярих гэдэг юм. Хиймэл хөхний талаар ер нь монголчуудын сэтгэл бодол одоо ямар байдэн те. Бидний эргэн тойрон зөндөө олчлоо гэдэг байхгүй.
Нэг стандарт таньтай юм шүү те. 10 сая гээд. Тийм. 10 сая юм уу? Тийм шүү дээ. 10 сая гэсэн. Өө. Би 3 өөр их усрээ сонссон. Яг 3-10 сая гэж. Түүл бас ер нь үнэтэй юм биш үү? Надад Би ч тэгтээ маргал 2-3 сая хэлэх гэж бодсон. жижигхэн хөөхөн санагдаад идэв шүү. Одоо ер нь тренд нь жижигхэн хөх тренд юм уу? Том хөх тренд юм уу? Жижиг гэж бодчих. 50 л ах гэж бодож байна да. Хөхтгтээ ер нь модноос гарахгүй л ах л та тий. Том хөх. Яг хоо эмгтэй хүн мэдээж тэрийг хийлгэснээр өөртөө ихтэй өөрийгөө хайрлаад гоё байж ах юм бол тэр бол ямар ч асуудал биш. Тэгтээ тэрийг нэг амар хийлгэрээ гэх нэг уриалаад авах юм бас биш. Тийм. Хийлгэх нь хүний сонголт. Тэгээ хийлгээд гоё үнэхээр өөртөө ихтэй болоод тийм happy байгаа бол тэр бол нэг асуудал биш. Би бол хиймэл хөх базаж үтсэн. Нэг амар тийм одоо миний төсөөллөөр баг ингэнгүүд эргэждэг гэж би боддог гэсэн аахгүй. Яг үндэ нэг тийм амар сүртэй ялгаа бол байдгүй юм лээ. Тийм. Миний нэг таньдаг эмэгтэй химэл хөхтэй байсан. Тэгээд зүгээр барьж үзхүү гэд бариулж исэн. Тэгээд би үзсэн. Тэгээл нэг тийм амар пэн тэр гэж хараад нүцгэн барьсан юм уу? Хувцсны цаанаас барьсан юм уу? Ян зүрээр төрөл бүрээр барьж үзсэн. Тийм. Эхлээ шууд дотгошон гараа иж барихгүй шүү дээ. Тэр чин гаднаас нь тэмдэрч үзээ. За байж та. Нэг тиймэрхүү байж. Тэгээ ер нь байх хөх химэл хөх үзээгөө. Нийлээ ойр татны донд бол тийм байгаа. Гэхдээ үзээг байгаа. Тэгээд асууна гэж. Тий. Тэгээд нэг өөрсөнд нь юуг бол тэрг бол над нэг хамаа байдаг шүү дээ. Гэтэ би бол дэмждэггүй. Гэтэ хийвэл үгүйсэхгүй. Гэтэ тэгээ окей хийвэл хийлэг. Гэтэ би нэг тийм надад тийм бас шаардлага байхгүй л гэж бодсон шүү дээ. Би ер нь яг нөгөө дэмжих талаар яриаг зүгээр юу гэж бод. Сэтгэлдлүүдийг нөгөө байна. Юуных нь мэдрэмжийн гой муухай талаар ярих юм. Тэрнээс бол тэр хийхгүй байна уу? Тэр хүмүүс андуух штэ тэр ч бод. Тэр талаасаа гэвэл яг би нөгөө эмхтэн хүн байж үзүүлэх мэдэхгүй юм байна штэ. Гэтэ артлаас нь байгаад сэтгэл хангалуун яага байж болдгүй юм бол гэж бодсон штэ. Эрэгтэй хүн талаас чинь хэлэх хэрэгтэй байхгүй. Харин тий эрэгтэй хүн талаас бол надад бол би одоо мэдэхгүй одоо үнэхээр болдгүй юм байд. Надад бол тэгэл хийлэхгүй байх зүгээр санагдав. Хийлгцэн хүмүүсийн тухай бид нар ярьж байгаа. Хийлгцэн хөхний хийлгэх гэ бодоод байгаа биш юм уу? Биш хийлгцэн хөхний гоё мухагийн талаар л ярих гэдэг. Мэдрэмжийн хувьд магадгүй. Мэдхгүй одоо барьж үзэж ижил юм бол. Тэгэхээр хөөхөө хэмэл хийлгсэн. Хэмлэхтэй эмгтэйчүүд яхан бол батчихтай болов. Гэ би бол тийм шүүмжлэхгүй. Тийм. Ерөөсөө шүүмжлэх шүү. Угаасаа тэгэл ямар ч юмны тунан таарсан байхад тэгэл гоё штэ. Гоё штэ. Ер нь тунгаа тааруулаагүй бас юм те эвгүй юм хөмрөө тавьсан шанах шиг ингээл яг ингээл бүр биенээс нь яг юм илт салж малцсан эвгүй бүр хит томруулж момруулсан байвал угаасаа маш эвгүй харагдаж штэ ямар ч юм угаасаа юм натурал юм гүцэхгүй. Тэгэхдээ яг юм хөөх яг өөртөө таарсан юм хэмжээгээ сонгоод ингээд хийлгэсэн байвал тэгэл нэг тийм гоё штэ. Тийм харин ч зэрэг бас гоё харагдаж байгаа. Тэгэл хүүхний ямар гоё хөөх хийлгэсэн гэдэг тийм ер нь хийлгэсэн бүгд л гоё харагдсан юм шүү. Зарим нь арай л амираад тий. Шууд хараад хөөх хийлгэж гэж бодохоор бас тийм хүүхнүүд байна. Хийлгсэн ч гэсэн гэхдээ хийлгцэн хүүхнүүд надад л бүгдээрээ л гоё л харагддаг. Оо за. Нэр жижиг том. Тэгвэл Батчаар рууш пүү ах руу бичээ. Пүү ах дуртай ингэж ингээд. Эмэгтэй дуртай ингэж зөв гоё харагддаг л гэж тэр чи эмэгтэй өнөөгөө үзэсгэлэн биз дээ. Надад ямар ч байсан гоё л. За Бека хэмлэх барьж үзсэн. Би барьж үзээгүй. Зүгээр гейм гоё өртөө таарсан хөөх хийлгсэн хүмүүсийг харахад бол айгүй гоё харагддаг. Тэгээд тэрэндээ зориулаад ингээд гоё хувцс өмсөөд тэрэндээ happy байгааг нь харах бас айгүй гоё байдаг. Байгаадаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэдгийг зөв ч гэсэндээ нөгөө нэг яг юм зайлшгүй асуудлууд бас байдаг эмэгтэй хүмүүс. Тэгээ жоохон шалж яах ч юм уу хүүхэд төрүүлсний дараа хүүхдээ хөхөөрөө олсныхаа дараа тиймэрхүү юмнууд зөндөө байдаг болохоор бас ингээд сэтгэл дундуур болох ч юм уу эсвэл одоо би ингээд тийм гоё сайхан байдлаа алдчихлаа гэдэг юм эмэгтэй хүний толгойд угаасаа л буух болохоор тий заавал одоо юу юм болохгүй энэ төр гэсэн юм байгаа дими юм шиг санагддаг. Наадах нэр чи яг манай ихч ингээ 3 хүүхэд төрүүлээд тэгээ яг ингээ өөрийнхөө юм байгалийн гоё хөхөө ингээд бол бүрэн алдсан зав. Тэгээ ингээ өмнө нь өмсдөг байсан юм ингэр задгаа палааж ингээ уртл нь ингээ урагшаа ингэдэг болцсон. Тэгээ тэрэндээ амар сэтгэл хангалуун биш ингээ нөө ингэр задгаа хувц өмсч чадгаа болоод ингээ хэлсэн. Тэгж жаад яг хөхийлгснийхаа дараа нөгөө палаажаа өмсөд хараачтай дүүрсэн байгаа зү нөгөө палаж маань гэж мэгэл ингэж аваад харахад амар гоё байсан. Тэнгүүд зарим хүмүүс маань бас яг тийм мэдрэмжийг аваагүйгээр зүгээр шууд бас ингээд амар насны залууд ч юм уу бас ингээд хийлэгдсэн байгааг харахаар бас заагаад ингээд ийм шийдвэр гаргасан юм бол доо гэдэг бас юм
Тийм сайн бодож ийж төлөвлөж ийж ер нь надад хэрэгтэй юу үгүй юу гэж бүр маш сайн дунгаан бодож ийж яг тийм шийдвэр гаргах. Тэр чинь буцаага болдог шүү. Болдог гэсэн шүү. Тийм. Жижигсгээд бүр солиулж байлуулж. Тийм. Таалагдахгүй бол тэрийгээ шууд буцаагаад авахчдаг гэсэн шүү. Сорчт юм шүү те. Энэ доороос нэг юм бүр ингээд би бол бүр амар тэнэг бодолтой тест бүр ингээд нээж байгаа нэг юм хийгээ хаачт юм л гэж бодсон чинь зүгээр доороос нь ингээд жижигхэн төсний нэг юм хийгээл шахчт юм шиг л шүү. Янз байдгүй. Одоо тэгт юм хөгжих тусмаа илүү гоё болж байгаа хөө. бодит хөхөргөөс бараг ялгаагүй хийдэг болох байгаа. Хамгийн гоё сайз бол одоо хөхийлье гэж бодоод хамгийн гоё сайз бол хэлэх зүг нь мэддэхгүй сайз л хамгийн гоё сайз. Тийм. Үгүй чи хэлэлцэн үг юм хэлэлцэн үг юм гэх ингээ хоёр ямар гоё хийлэгцэн юм шиг хөхтэй юм бэ гэж бодсон юм шиг тий. Тэгэхээр тэр сайз л бол ер нь хамгийн гоё сайз байхаа. Эрэгтэй хүмүүс сүүлийн үед их хамраа янзлуулдаг болж байна. Энэ дээр ер нь юу гэж бодож байна? Би бол одоо хамраад тэгшилчмээр л дааш тэгээд гадны дайли болохоор нэг өвчтэй одоо энэ ч нэг юм байхгүй Дүрж аа тий энэ тал нь ийшээ одоо ингээ хөрөхөр энэ тал нь хоосон энэ тал нь юм ястай байхгүй тэнгууд ингээд Таславчны асуудалтай гэж үү? тий энэ дээр нь дээр чи ингээ шарахмаарх үүсч хүмүүсэл битэрч зүрлээ бол шүү дээ энийг л янзлуулчих. Тэрнээс бол гоо сайхан талаас одоо гэтээ хамраа янзлуул нөгөө нэг тэрийг янзлуулахдаа бас хамраа янзлуулчих болт юм шүү тий. Тэг болдог гэсэн. Тийм таславчаа тэгшлүүлэнгээ шууд нэг косметик хаалганд ороод хийвчтэй юм шүү. Хажуугаараа шууд заа өндөрлүүлчих гэл. Тийм. Тэг тэр тархинд нөгөө нэг таславчнаас болж хангалттай агаар очихгүй байнгут айгүй их асуудал гардаг. Бараг зүрхний шигдээс болох магадaltaй байдаг. Болохоор эртхэн тэрийг үзүүлж одоо янзлуулах хэрэгтэй байдаг юм гэсэн. Манай нэг найз яхан тэгсэн шүү. Манай найзыг таслуулцаа явьчихсан байхгүй. Тэгээд яагаад шийдвэр гаргасан гэсэн чинь нэг ах нь ингээд машин барьж явж байгаад хаашаа явж байгаа мартцсан гэсэн. Гэнт. Гэхдээ ер нь тэр нь ингээл амар их байсан юм байна л. Ер нь ингээд жоохон юм мартаал. Баг мартаал тэгсэн. Хангалттай өчөлдөрч авч чадахгүй тэгээд тархин ингээд ажиллах жоохон маск гадаг шүү дээ. Тэгээ бүр яг явж байгаад алхаж байгаа ч илүү машин барьж явж байгаа ч илүү хаашаа явж байгаа мартаа. Тэгээ за энэ үнэхээр болохоо байж байгаа маань үзүүлээгээд тэгээд таслуулж авахлаа. Тэгээс та бүр амьдрал амар гоё болж байгаа гэдэг тэгс үл ярьчихсан. Тэгэхээр тэр таслуулж болно үнэхээр авахлах гэсэн юм. Тийм. Тэгээд нүүн зүрхний цохилтод бас нөлөөлдөг. Зүрхний хэм алдагдахад айгүй нөлөөлдөг юм гэсэн. Миний хамар бол байнга бит үрдгээ. Гэтэ эмнэлэгт үзүүлсэн чинь таславч бол тэгшгэн байна гэсэн. Зүгээр энэ салт нь ингэж хөөж агшаад гэдэг гэсэн. Наа гэсэн тэгшгэн байна. Шарлаг марлаг хийлгээ цэвэр агаар цайн гарал гэсэн. Тэгээд дос дүрхээд тэгээд тэр нөгөө давстаа осоор угаа гэж тий. Тэрийг тооштой угааж чадахгүй маа тэгээд хамрынхаа цацлах. Булан бүртээ нэг цацлах. Орныхоо толгой дээр нэг цацлах. Компьютер орд нэг цацлах, цонхонд нэг цацлах гэж байна шүү дээ. 3 цацлах. яа Хүн тэгээд өөртөө хайргуу те аргалж болох юмнуудыг л хийгээ явдаг та. санал нэгж өгч. Бэкгийн хамгийн хүнд дуун аль дуу вэ? Хүнд гэдэг нь Одоо сэтгэл зүйн ингээд хамгийн хүнд үедээ бичсэн ч юм уу хамгийн emotional дуу бичигдэж байгаа одоо юм нэг онгод гэж орно шүү дээ. За одоо ямар үед гинэт юм санаад төрж мөрхөн. Зарим хүмүүс чинь хаягдахаар хамгийн гоё дуу гардаг гэлтэгдэг штеп. Шархалсны дараа үнэхээр амар зэгмэн дууны үг орж ирдэг гэлтэгдэг бол Бекагийн хувьд яг ямар үед дууны үг орж ирдэг вэ? яг хөө зүгээр ямар ч үед дууны үг орж ирж болно, дууны санаа орж ирж болно. Тэгээ тэрийг яг цагт нь яг нэг утсан дээр ч юм уу аль нэг юм дээрээ буулгаж авах хэрэгтэй байдаг. Тэгээ тэрийгээ маш хурдан хугацаанд өөр илүү дутуу юм бодож энэ зөв болов энэ буруу болов гэж бодохгүйгээр гаргасан дуунууд айгүй амжилттай явдаг юм шиг санагддаг. Яг нэг жинхэнэ бодлороо бичсэн байгаа шүү дээ гадны одоо өөр нэг би наа чинь эн чинь биш юм шүү гэж хүмжлэхгүйгээр хийж байгаа болохоор тэр айгүй гоё юм санагддаг. Тэгээд Yomi Nai юм уу да миний хувьд бол тэгснээ сүулт бас зориуд биш гэд дуу гаргасан тэрэндээ бол айгүй хайртай. Тийм. Тэр хоёр л юм байна дөө. Ламнай клип ч амар тий. Бүх юм давтагдаад байдаг үстэй тий. Би бүр тэр шатаар 4 цаг боосон шүү дээ. Йоо. Бугаалсан уу? Тий, тэгээд оройн гэртээ хайрсан чинь ингээд энэ нуруу хайвар жоох өвдөжсэн. Бөөрл юм шиг байсан. Бөөрл юм шиг байлээ. Тустаас гэж буугаадсан юм тий. Амар хурдан бодогсон. Харин тий. Тэгээд тэр үед чинь надаа ямар ч тийм жүжиглэх ч юм уу тийм байхгүй. Бүр юм баг сагхан ч юм байхгүй. Тэгээд яг нөө байдгаараа уул ингээд айгу хичээгээд би ингээд үжиглээд байна да гэж бодсон боловч нөө клипийг маань найруулж байгаа хүн наа чи нэг л болохгүй нэ бэкэж жоохон өшөө ингээд үг мөг гэл. Тэгэл тэрэнд зориулж өөрийгөө шахсаар агаал тэгэл оройн тэгэл ярьсан юм да. Би тэр нэг клипэнд тогломоор байна. Та яагаад та Тэ
Яага хамт орох гэдэг юм бэ? Юм л болвол бид хоёр гэдэг юм. Клипэнд оруулмаар байна. Чи нэг дуун дээрээ битэрийг бодооч. Битэрнийг нэг дүр өгөөч. Болно би тэгэл бодож байгаа л. Анхлуу яг миний араас гүйж байгаа ч юм уу. Яа. Сая манай пүү ах араасаа бүр амар олоохон гүйлгээд марафоноор 20,000 Дээ. 20,000 араас та гүйж. Тийм. 21 км гүйгээд медаль авсан. Хүүшээ зэрэг бүхэн медаль авдаг байхгүй юу? Финиш хийсэн. Гэтэ тэрийг чинь финиш хийж ийна гэдэг чинь амжилт шүү дээ. Тэр тий. Тийм тийм. Баяр үргээ. Ямар гоё. 42-21 дээр л өгдөө шүү. Чи хэдэн жил гүйж байгаа лээ? 4 5 дахь жилтэй. Яг official яг бэлдэж гүйсэн гэх юм бол яг 3 жил гэх юм уу? Өмнө нь бол яг нэг байгуулгын гүйлт мүлт гэл нэг 5 10 гүйд шүү дээ. Тим 2 гүйлт бол хийсэн. Тэгээд нэгдүгээр мэдээлэл нь яг 21-42-т өгдөг. Хоёр дахь мэдээлэл нь дууссан хүн болгондоо финишер гэж өгдөг байхгүй. 1 2 3 бар байр гэж тэгтээ байгаа. Гэтэ мэрэгжлийн тамирчин биш л бол тийшээ ер нь боломжгүй. Би ч юм бол slow runner буюу нэг удаан гүйчтэй ордог байхгүй. Тэгэхээр бид нар медалийн талаар баг төсөөлөж чирэггүй. Тэнгүүд нөгөө зарим хүмүүс одоо агуудаа жишээ нь орж зарим хүмүүс л дээ нөгөө медаль авцсан гэж хоруулаад би медаль авчлаа гэж байгаа л тэр чинь яг хүрэл медаль шаргаж байгаа шүү дээ. Тэнгүүд хүмүүс нөгөө 3 дугаар байранд орсон байна мэн гэж. Тэгээ тэрийг нь засахгүй өөрөө яваад байгаа надад амар муухай санагддаг байхгүй. Тэрийг гоо эн чи ингээд ингэдэж шүү финишер медаль шүү гэдэг нь хэлэхгүй. Би одоо хүрэл медаль авсан шүү гэдэг. 21 ч одоо хаанаас эхлээ хаанд дуусах уу? Улаанбаатар хотыг хөндлөн галт болно гэсэн үг байхгүй юу? Тийш тий. Тэгтээ Ярамгаас Амгалан хүртэл гэх юм уу? 21 байдаг хаа. Тийм Улаанбаатар ч уртаашаа 21 20 байдаг санагдаад байна. Тэрэлч чинь 50 билүү? Тийм 40 50 күүлөө. 80 хэдүү. Налах чинь 20 30 ч төгөлөө. За замдаггүй. Ямар ч гэсэн Улаанбаатар бол би хэмжээ аваад. Ямар ч сууд нэг цахаас нөгөө цохрол 20 байдаг санагдаад. Жижигхэн штэ манай уламжгүй. Өргөшөө бүр жоохон. Талбайгаас зайсан хил ороод буцаад талбай дээр ирэхэд 8 км болдог байхгүй. Тэгэхээр талдаа чи 4 км газар. Тийм. Гүйж байгаа хүмүүс бол айгүй мундаг санагдсан. Тэр шүрэн богоовч дээр нэг сүүлийн хэсэг дээр нь манай золоо ихч хормын балаж байгаа нисэх рүү гүйчтэй шүү дээ. Тэгдэж шүү. Тэр яг боломжтой л юм байна. Тийм боломжтой л юм байна. Жохон 50 удаан амьсгалаа зохицуулаадгүй. Нөгөө чин санаах нисгээд тий. тэгсэн чи их шууд хормнаасаа цухтаад хормын балаачтайгаа шууд гүүгээ явчихсан шүү нисэх рүү. Яг тухайн үед бол буян тухаар бол гүйсэн байгаа юм л та. Одоо гүүвэл бүр цаашаа хүлээ удаа. Тэгвэл баг тийшээ баг 21 км юм шүү. Тийм шүү. Би тийшээ тэгтээ гүйжсэн. Нэг 10 цааш 10 гүйжсэн. Нөгөө зам ашигланд орог багт нэг хэсэг хүмүүс гүйдэг гэсэн. Хаа. Тийш нэг 10 гүйд хүчл гүүгээ явчаад 10 гүүгээд буцаад 10 гүү 20 гүйчж байгаа байхгүй юу. Тэгээ усгүй гүүгээд замдаа нэг дугуйч залуугаас усын гуугаад амар салхитай. Тэр чинь ус над тэр чинь амар дээшээ доошоо. Үнэхээр амар салхитай зөө. Тэгээ тэр дугуйчин залуугаас би ингээ хукж байгаа юм ус гуугаад тэгсэн чинь нөгөө дугуйчин залуу чинь баг шижгэлж өгч мөн хэлсэн би. Тэгж амьдрсэн ш нэрэ. Тэр дугуйтай залуу гарч ирэх бол нэрэ бараг маж явсан. Та яагаад гүйсэн? Бэлтгэлийг хэлэхгүй. Хормнаас сугтаад. Би хормээ тэгээд хормнаас сугтаад нисэхгүйсэн. Гэтэ бүр яг тэгж нэг юм дурлаж үзхийг айгу хүсдэг нь шүү дээ. Одоо юу гэдгийг. Тэгээ үнэхээр хормнаасаа цутгаар хэмжээний дурлал байна гэдэг чинь бас амар үстэй тий. Тэгснэ эсвэл ингээл гадаад явж байгаа л нэг хүнтэй танилцаал. Тэгээ гадаад хүнтэй танилцаал. Эсвэл тэр хүнтэй амар дурласнаа шууд тэр хүнтэйгээ цуг тэр одоо өөрийнх нь улс руу хамт амьдрахаар шууд шийдэж явж маавал тийм амар амьдралаа эрс өөрчлөлөөр хэмжээний тийм дурлал бас гоё л байдаг байх. Та нар тэгж дурлаж үзөө. Цаг нь болохоор тэгж дурлах байх уу гэж. Цаг нь ер нь хизээ болдго юм бэ? Хөө яагаад надад юм асуугаад би бол тэгтээ болох хэвээр юмыг болох цагтаа болохоороо болдгоо гэж итгэдэг хүн. Тэгээд хүн зүгээр яг уртах юм аа игээл явж байхад яг тэр зөв хүн нь яг тэр нөгөө өвхөн хатан хайрлах хүн гарч ирдэг юм шиг санагддаг. Яг нөгөө зөв л юм аа игээл явж ивэл тэгэл гинт ингээл сайн уу хэл гараа нэрдэг юм шиг санагддаг шүү. Тэгж яваад 31 нас хүрсэн явж байна. Дээр нэг ажлын ингээд хүмүүсээр хаалжсан аахгүй тэгсэн чинь мээгч бас нэг надтай адилхан 30 таа залуу аахгүй. Тэгэл нөгөө нэг хүнтэй суух мох талаар яриад байжсан чинь хүнтэй ер нь сайн уу ирэх хэрэгтэй, сайн уу ирчихэж хүний таних хэрэгтэй. Ер нь баг 2 3 жил ирэх хэрэгтэй гэсэн чинь бит хоёр талаас нь хоёулаа уурлаа. Юу 2 3 жил тэгээд юу хийгээд тэр хүнтэй чинь гэдэг. Тэр чинь амар хоцорсон явж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь нэг юм яарсан байдалтай.
гэх юм. Гэтэ тэгж нэг шууд очиж зүгөө сууя гэж яарах биш. Үнэхээр өлегтэй хүн нь олдох юм бол нэг хараад их шаардлагагүй л гэсэн үг л дээ. Юу ярих гэж байгаа биш юм бэрч. Батчаа тэн дээр. Ангилууны юм дээр. Би болохоор үзсэн шүү дээ. Анхны 5 жил чинь тийм эссэн шүү дээ. Тэгээд ер нь бол амар л гоё эсэн. Тэгэл тухайд 90 тойрны найзад тойроо хайр мэрэ кино шиг минь шиг гээл энэ тэрэ ярьж марэл. Тэгэл одоос тэгэл тэр чинь нөхөр хөвгт 3 мөр хөвгттэй. Миний X чинь ингээд эхнийхэн 3 хөвгттэй, хоёр дахь нь 2 хөвгттэй, сүүлийнх нь 1 хөвгттэй. Хөө нэр ингээд амар хайртай байсан хүнээ хүнтэй суугаад хүүхэд гаргаж байгааг нь мэдэх мэдрэмж юу ямар байдаг вэ? Бартдаггүй шүү дээ. Хамгийн анхны X ингээд эхний хөвгтээ ингээд яг би Шангрилагийн гадаа ингээд өргөөд тэрж байгааг нь харж байсан байхгүй. Тэгэл яг би машин дотор сууж харжсэн. Пал хийгээл явчихсан юм бэл. Эхлээл X хараад нэг жоохон ингээд хүүхдэд тэрж харсан. Пал гээл. Ёо fuck гэл. Тэгэл дахиж харав л дээ. Тэгэл 2 3 хөвгтөө боллоо гэл. Тэгэл дараа X ингээд 2 ингээд нэг гэл. Эсвэл тэгээд зүйж ирчтэй билээ. Та нар X-үүдийг ингээд сүү тавих нэг юм зам харуулдаг шүү дээ. Бид нар чинь engaged боллоо маллаа гэл. Тийм постод харж ирсэн үү? Доохондоо хараахан харж амжаагүй л юм. Чи утгагүй амир их харах юм байна шүү дээ. Тэр нь гинт араараасаа одоо танасныхан шууд engaged болоод ирэхээр. Би яг харж ирсэн. Тэгээд яг амир надад бол гэхдээ нэг юм аз жаргал мэдрэгдсэн бас нэг юм. Үлгэр дуусч байгаа юм шиг юм нэг юм. Аз жаргалтай үлгэр дуусч байгаа юм шиг тийм сайн сайхныг хүссэн мэдрэмж болт төрсөн. Ер нь ихэнх хүмүүс тэг санагддаг юм шүү тий. Тэгж үзээ ядах хөлтэй ихэнх нь. Мэдгүй. Нөө нэг юу штэ. Ингээд амар happy яваад тахт ч юм яхаар үзье. Яаж салснаас л болох байхаа бас. Нөө Sex and the City гээд цуврал кино байдаг штэ. Тэрэн дээр тэгдэг байхгүй. Гол дүрийн эмэгтэй. Одоо тэр найз залуутайгаа ингээ амар олон жил ингээ зууралцсан. Тэгсэн чинь найз залуу зүгээр нэг өөр тишээ явхтаа шинэ бүсгүүтэй танилцсанаа нөгөөхтөө гэрлэх санал тавьсан байдаг байхгүй. Бүгж үз. Тэгсэн чинь нөгөөх нь бүгж зүгцнийг харангуудаа шууд амар уурлаад чи бит хоёр тэдэн жил болсон чи энэ хүнтэй ийм болсон чи надаас нэг ч удаа чи гэрлэх санал одоо тавиагүй чи надтай ингээд харилцаа аль бие усны болох ямар ч юм яагаагүй бит хоёр яагаад чи надад тавьдгүй энэ хүүхэн ийм хурдан тавьчихж байгаа юм бэ гэдэг амар ингээд стресстэйж уурлж исэн тийм нэг хэсгийг нь л үзчихлээсэн. Тэгээ яг зүгээр амар шудраг ус санагдсан л байх л та. Хамаг залханаас энэ үрснэ. Тэд нар гоё тэгж хэлж мэлж чаддаг те. Зүгээр яг кино ч гэсэн ер нь бид нар бол хэлэхгүй бах те. Чимээгүй л дотроо бодвол эсвэл найзууд руугаа пүүх нөгөөх чинь ингэсэн байна гэл. Тийм. Тэгэл өнгөрдөг тийм. Явуулаад дотроо бодоол тэгсгээл өнгөрөх билгүү дээ угаас. Хэнээс шууд чи надад 5 жил болчоод бүгж өгөөгүй юм бэ? Чи энэтэй 1 жил болсноо бүгж өгч байгаа юм уу өдр гэж чаад чи залгаж болгоо тийм. Чи юу юу вэ? Ер нь ихтэй тэгдэг үстэй ингээ олон жил үргэлж байгаа салангуудаа шууд хүнтэй болцдог тохиолдол байдаг тийм. Одоо ч гэсэн олонний танил хүмүүсээс амар их тийм юм харагдаж байгаа шүү дээ. Ер нь амар үерхэж явж ирсэн аа хоёр тишээ олсноо шууд мангар амархан шууд дараагийнхаа гэр бүлийг ингээд олоод амьдрал нь айгүй хурд ингээд явчихдаг. Тэгэхээр яг болохгүй юм гэж бас байдаг байгаа даахгүй. Болохгүй юм болдгоо л байгаа даахгүй. Тэрийг гэхдээ би тэгж бодоод идэж шүү дээ. Одоо ингээд нэг хүнтэй 5 жил байж шүү дээ. Чи биш шүү. 5 жил байжгаад тэр хүнээс ингээд нэг мэдрэмж ингээд авах гал байгаа шүү дээ чи чаавас. Тэг чи тэрийг ингээд өгөхгүй байгаал. Тэгээ өгөхгүй байжгаад тэр нь дисрээд хойлоо болоод салаад нэг хүнтэй уулзсан чи гинт тэрийг өгөөд 5 жил хүссэн юм өгөөд тэнгүүт нөгөө хүн чинь ингээд consciously болон subconsciously тэрийг шууд ямар гоё юм бэ гэж мэдрээд тэгээд за энэ зөв юм байна. Миний дутуу мөнөх мэдрэмээр байсан бүх мэдрэмжийг өгж ийн гэдэг. Тэг гинт шийдвэр гаргах юм шиг надад санагдаад байдаг шүү дээ. Тэгээ хоёрдугаар тас залхдаг баг. 5 жил нэг хүнтэй уулзрах гэж ирсэн шүү дээ. Тэгээ ахаад нэг хүнтэй өргөснээ. Ахаад 5 жил тэр хүнтэй зурлана гэдэг чинь амар хөдөлмөр шүү дээ. Ахаал бүх дуртай өнгө ихнээс нь яриад. Яг наадах чи яг одоо үеийн залуусан яг сингл байгаа шалтгаан бас мөн баха. Тийм бас сингл байх шалтгаан нь болчихж байгаа. Тэг ер нь бүх юм шинээр эхлэх гэхээр амар төвөгтэй санагддаг ч юм уу яа одоо ингээл дахиад танилцсан тэгэл ихний муудалцаан болно тэгэл тэгэн дахиад блогноос гарах явцлаа гэдэг яг тийм бодолтой хүмүүс амар их болцсон юм шиг санагдсан. Хөөе энийг юу гэж бодож байна? Одоо ингээд юу амирх байгаад шүү дээ. Араар тавил гэх юм чи хайшин. Тэгтээ ингээд нэг юм эхнэр нөхөртэй хос эхнэртэй хүүхэдтэй хүнийг авд суух гэдэг ч юм уу те. Үерхэх гэдэг ч юм уу. Эсвэл яг заавал хүүхдтэй хаалахгүй зүгээр үргэжсэн хүнийг эрэгтэйг авд суух. Бүр яг салгаж авч суух уу? Тийм салгаж авч суух. Наа ч юм бол байж болохгүй шүү дээ. Харин стом уу. Юу нь яагаад тэгдэм бол би тийм амар их юм сонсч ирсэн нь ламбо өмөгөр яв салгуулдаг малгуулдаг гэх тийм юм лээ. Гайхалтай бүр ямар амар юм бэ? Хөлийн яадаг мадаг гинжилчдэг гэдлээ. Тийм юм байд юм л шүү. Тэгснэ нөө нэг сарын тэмдгээ ингээд
идэх юм уух юм. Тусаад масаад гэдэг. Тий. Аимшигтай. Йоо. Тэр ихтэй үний юм шиг үл шүү дээ. Үний юм шиг үлээ. Тэг эргээгээд Харин тийм. амар муу юм Тийм болдог үү гэсэн. болдог. Тэгээд ингээ бүр сохортлоод уралчдаг юм шиг үлээ. Бүр яг тиймэрхүү юм хийлгсэн бол. Би ChatGPT-гээс асууж үзсэн. Зэн зан хийлгсэн. Тэгсэн чинь яг хөө ингээ шинжлэх ухаанаар болвол тийм юм бол байдаггүй гэж байгаа байхгүй юу? Одоо тэрийг ингээд өглөөгээд ингэн гэсэн юм шинжлэх ухаанд бол байдаггүй. Гэтэ мухар сүсгт бол байдаг гэдэг чи ChatGPT бол тэгж хариулсан. Ямартай ч бол Тэрийг ChatGPT-гээс би бас асуухгүй. Тэг яагаад асуусан бэ гэхээр яг би буруу бодчих магадгүй шүү. Эмэгтэй хүн одоо тэр хосыг салгах нь эмэгтэй хүн илүү надад мэдрэгдээд байсан байхгүй илүү их байгаа юм шиг кейс нь. Тэрнээс бол эрэгтэй хүн ингээ хос хоёр байжсэн чи эхнэрийн ингээ татцаар угаад аваа суучлаа гэдэг би юм нэх амар олон биш. Сонсчихсан гэхдээ эмэгтэйгээс бага сонсогдоод байгаа байхгүй. Тэгээ ер нь яагаад ингэдэм бэ гэдэг ингээд бас нэг зүгээр нэг ганц хоёр артикл харахгүй. Тэгсэн чинь нэг 2 3 хаалынгийн ярилт хэлээ л дээ. Хүнтэй суудсан эрэгтэй хүн илүү мачур харагдсан гинэ сингл хүнээс илүү мачур. Тэгээд хоёрдугаарт нэг гэр бүлийг тэр хүн чинь ингээ нэг провайд хийгээд нь шүү дээ. Тэр гэр бүлийг авч яваал ингээл айгүй мэнли байгаал тэр эмэгтэй хүний ер нь хүсчихсэн бүх хүн нь бүх юм нь тэр эрэгтэй хүнд очсон байт юм байна л та. Гэр бүлтэй эрэгтэй хүнд гэр бүлтэй эрэгтэй хүний нэг юм бөөр суур байгаа байдал нь ингээд сингл эрэгтэй хүнээс шал ондоо шүү дээ. Нэг арай ондоо нэг аавраатай байдаг ч юм. Тэгэхээр тэр аавраа нь эмэгтэй хүнд амар таалагддаг юм. эхнэрийн оронд өөрийгөө төсөөлж бодож амар happy life бодож боддог. Тий одоо яг баг тэгнэсүү. Тэгэхээр яг энийг ингээл аваад энэ хүн минийх болчих юм бол яг энэ мэдрэмжийг надад өгнө гэж бодд юм байна л та. Тэгээ тийм болохоор нэгдүгээр яг нэг шалтгаан. Тэгтээ тэр бол 100% шалтгаан шүү дээ. Тэгж боддог гэсэн. Ерөнхийн нэг утга агуулга нь энэ саяны нэг утга агуулга задраад нэг 2 3 байгаа. Яг тэгж л хард юм байл. Тэгээ нэг үн чим шиг санагцсан. Угаасаа яг хүнтэй суудсан хүний хүн сайхан харагддаг л энэ төр хэлэгддэг шүү дээ. Тэгэхээр нэг хүнтэй суудсан эрэгтэй хүн чи ялангуяа тэр нэг байгаа байдал авраа эмэгтэй хүний тэр далдах хумсаар тарагдж байгаа байдал нь яаж утсан нэг юм сингл хүнээс илүү харагддаг юм шиг байна. Тэгэхээр илүү татагтаад байт юм шиг байна. Тэгээ тий хоёрдугаарт нь шүү дээ. Эмэгтэй хүн бас юм чаленжд дуртай заяа. Буюу нэг тэр эрэгтэй хүнийг ингээд тэр нэг салгах процесс хэцүү тэр ямыг туулах, давж туулаад өөрийн болгоод салгаж аваад өөртөө авах нь зарим эмэгтэй хүнд одоо гоё байд юм байна л та. Энэ эрэгтэй эмэгтэй хоёронд хоёулаадаг. Гэхдээ эрэгтэй хүнд илүү байдаг. Эрэгтэй хүн чинь нөгөө эмэгтэй хүний араас гүйдэг шалтгаан нь бол тэр шүү дээ. Хэцүү байх тусмаа эрэгтэй хүнд амттай. Тэгж байжгаад ингээд хүссэн хүний авч суuna гэдэг чинь бол эрэгтэй хүний бархал те. Эмэгтэй хүн ч гэсэн энэ бол бас жоохон байдаг. Тэр хэцүү байдлаас тэр хүнийг авч гараад тэгээд ингээд тэр чаленжуудыг туулаад хамт байна гэдэг бол эмэгтэй хүний хувьд гоё гэдэг ч юм уу. Бас нэг тийм хариулт байсан. 3 дугаарт нь судлаад л ийм л хоёр байсан. Би бол иймэрхүү юм боддог хүмүүсийг яагаад ч ойлгож чадахгүй юм шиг санагддаг аа. Угаасаа нэг одоо юу гэдгийг дээр үед болвол одоо салцсан хүмүүс болвол нэг өөр хэрэг байхгүй юу? Салцсан байсан хүнтэй үерхэж найзлах ч юм тэр бол нэг өөр хэрэг. Тэгэнгүүт ингээд салгаж авна гэдэг чинь бол яаж ч утсан ёсортгоонд бол байх ёсгүй зүйл. Тийм тэгээд тиймэрхүү кейсүүд дээр угаасаа эрэгтэйгийн буруу нь одоо зөндөө байх шүү дээ. Яг салцсан гэж бодлоо ярьж байгаа. Ганц би гэж бодлоо ярьж байгаа. Бүгжээ тайлаа явж байгаа тий. Би тэр зүгээр найзууд юм аач гэж бодлоо ярьж байгаа. Тэг зүгээр ингээд хүүхдтэй ингэж өгж авцдаг л тийм харилцаатай амьдлцаатай гэдэг ч юм уу тий. Айгу манипулятор болсон залуучууд бол зөндөө л байгаа бах. Тэгэл ер нь ямар ч асуудал болсон тэл эмэгтэйгийн л буруу болол тус юм дөө өрх. Нийгэмдөө эмэгтэй нэр мотой үлдээд эрэгтэй нь баг бахархалтай үлдэж үлдээд байгаа маш тий заримдаа. Энэ сүүлийн үед яваад байгаа кейсүүд дээр ер нь эрэгтэйг нь буруутгаж байгаа ганц ч юм байхгүй л шүү дээ. Бүр бүтэн эмэгтэйрүүн дайрж байгаа тийм юмнууд бэлээ. Ер нь юу бод сэтгэж явд юм бол дөө. Тархинд нь яг юу болж ит юм бол доо. Тэний Гэж бодлоо би сая. Ер нь одоо яг тиймэрхүү минийх болчоосаа гэж бодож байгаа хүмүүсээ. тэгээд бас нэг юм болохгүй юм дурлаад байгаа шалтгаан чинь бас эмэгтэйчүүд нөгөө сэтгэл зүйтэй бас зарим нь холбоотой л гэж тайлбарлаад байдаг шүү дээ. Эмэгтэй хүн чинь нөгөө дээшээ доошоо сэтгэл зүйд амар дуртай. Угсаа сэтгэл зүйн тэгж явдаг. Тэнгүү тэр мэдрэмжийн эрэгтэй хүн өгөх тусам эмэгтэй хүн тэр хүн татагддаг. Тэгээ нөгөө токсик залуу, муу залуу гэж татагдаад байгаа шалтгаан чинь ерөөсөө л муу залуу чамд тэр мэдрэмжийг амар хөөгддөг. Сэтгэлийн нэг унгаагаал, нэг өдрөг болгоол, нэг унгаагаал, нэг баярлуулаад, нэг уйлуулаад, нэг гондоогоол, нэг амар баярлуулаад ингээл яхаар эмэгтэй хүн өссөөсөө тэр амар татагдаад явдаг. Ер нь нэг л дүрм эмэгтэй хүний сэтгэлийн хөдлөг гэдэг л дүрм байгаа шүү дээ. Тэнгүүд муу залуу 50 байлгаж болохгүй гэсэн. муу залуу гэсэн чинь хоёул ингэ хэлэх таахгүй те. Сэтгэлээр унгаад дэвшлэн сэтгэл маа. Тэнгүүд нөгөө сайн залуутай зарим охтууд ерөөсө боордгүй шүү дээ те. Тэгээ өөдгөртэй нөгөөдг нь сэтгэлийн хөдлөхгүй баярлуулсан ч гэсэн нэг тийм гоё баярлуулахгүй. Тэгээд ч юм тийм тодорхойлолтод бас байдیں۔
Нөгөө гэрэл доодахын хэлж ирсэн юу гэдэг чинь эрэгтэй хүнийг 50 байлга нөгөө талаасаа битгий 50 байлга гэдэг. Тийм зүгээр ганцаарнгийн сайхан 50 суулгаж байгаа. Гэхдээ бас битгий 50 байлга гэдэг байхгүй. Тэгэхээр балансыг бариад явах хэрэгтэй л дээ. Юм ч уусаа нэгэн хэвийн байнгын ингээл урсаад яваад ах юм бол уусаа юунаас ч өссөн үйдэн хүн ажилласаа ч гэсэн үедэл гардаг штэ тий. Дэвшгүй ингээл нэг л байранда байгаад өдөр болгоо нэг юм хийгээд байвал ус амар утгартай хүн амархан юмнаас залах штэ. Тэгэхээр дандаа гоё адал явдалтай дандаа гоё юм шин юмыг хийсэн гэсэн нэг тийм байх хэрэгтэй. Тэгээ хардж гинэ гэд бас ингээл нэг амар уурлал зовоогод байхгүй. Зүгээр хөөрхөн юм харамлах бас мэдрэмжийг би чамайг бас ингэдэг шүү гэдэг тэр бас нэг мэдрэмжийг хөөрхөн дундуур нь авчуурах хийгээд өгчих хэрэгтэй. Одоо манай найзууд тэгээд байгаа байхгүй. Амар сайн залуутай хамт байгаа хэрнээ ингээд амар уйтгартай байна. Намайг нэг жоох ингэж жулдган бах та нэг жоох ингэж жулдган жоохон загнуулмаар байна гэдэг байгаа байхгүй юу. Жохон юм би юм хүчрэхэггүй ш. Нөгөө хүнээ юм хүчрэхгээр мэдэр жоох ингэж хай нэг жоохон загнуулж амар байна гэдэг таахгүй. Тэгэхээр ер нь бас юм хит сайн залуу байх хэрэггүй шүү. Сайн залуу хинт хэрэгтэй ээж авдаа л хэрэгтэй. Үгүй чи кинонд дэр гардаг штэ. Киноны үг шүү манайхан. Батчаа өөрийгөө сайн залуу гэж боддог уу? Батчаа өдөр сайн залуу. А гэхдээ орой муу батж харж ирдэг. Та орой батчаатай хамт байсан юм уу? Үгүй. Би бол муудаа л арахгүй хөө. Сайн гэж бол хэлж мэдэхгүй байна. Муудаа л арахгүй. Дундаж муу залт. Хувирч чадна гэдэг юм. Квиз тэгж бодож үзэж байгаагүй мэнэ айгунд. Муу хүмүүс чиний эн чинь амар гой залуу шүү гэж алий чинь ихэн хэлдэг. Би бас чамаас асуу шүү. Юунаас одоо хариу эмэгтэйчүүдийн дийлэнх чиний чамаг магтдаг юм чи юу вэ? Бүтээлч ингээл ямхнаар юм хийчдэг. Жижиг юмыг хөөрхөн толтол нэшгэлцдэг, малшгэлцдэг гэл. Дандаа л тэгдэг. Тэгэл гарын эвдүүтэй гэлүү. Тий. Гойд болдог шүү. Тэ их нь ер нь бол тийм. Тэгээд ийм хөөрхөн шүү. Яасан яцхан юм бэ? Яасан жоохон юм бэ? гэж мэгээд байдаг. Гэтэ яг юу вэ? Асуулт нь эрэгтэй хүнээс сонсдог хамгийн их магтаал. Эрэгтэй хүнээс шүү дээ. Яна би нөгөө хөвчлийн эмэгтэй хүнээс авдаг болохоор эрэгтэй хүнээс би зүгээр яг юм сайн охин шүү гэдэг юм л авдаг. Тэгээ ер нь бол хөөрхөн шүү л гэдэг. Тэгээд яасан хөөрхөн жижиг юм бэ гэдэг. Тэгээд мундаг юм а гэдэг. Тэгэл болоо. Би өндөр идвэ. 156. Монгол эмэгтэйний дундаж шүү дээ. Юу вэ? Тийм дундаж шүү. Тийм үү? Тийм. Оо надаас намхан хүмүүс зөндөө байдаг. Бистэ арч. Гэхгүй юу моханаас 60 марлах тийм Монгол. Тийм 60 мар. 60-аас 55-ын хооронд Бүрөө байдаг шүү дээ. Тийм. Одоо дээрээ өндөрсөн баха. Олон байдаг шүү дээ. Одоо дээшлээд яж ахын магадгүй. Сүүлийн хүүхдүүд ч яг өндөр болчихсон шүү дээ. Тийм. Нүүргэлсэн юм орж ирж шүү. Йоо. Нүүж явж байгаа юм шиг. Өндөр октод ер нь айгүй өндөр болсон байлээ. Тэгээ сүүлийн үе хүүхдүүд ч амар өндөр одоо бараг 2 мэт өндөр болсон юм асуудал шүү. Эрэгтэй хүмүүс болоо амар өсгөл шүү. Сүүл би тэр нөгөө уянгагийн подкаст уянгаа намайг өөрийнхөө подкастт ороод уянга цагаан тэгээд тэн дээр бас айгүй serious юмнууд ярьсан байл. Тэгээд тэн дээр нэг ярьсан сэдв нь мөнгөө хэн барих вэ гэдэг сэдв байсан байхгүй юу? Таагур ер нь мөнгөө барина. Одоо гэр бүлтэй болчихъя заа гэдэг таагур. Ингээд санхүүгийн ер нь санхүүгээ дундаа барих хүртэл та нар явж ирсэн үү? Нөө. явж исэн. Бэк явжсан уу? Санхүүгээ дундаа барьдаггүй. Одоо тусдаа. Тийм тусдаа. Гэтэ ер нь дундаа барих байх гэж бодохгүй. Тэгэхээр тэгвэл чи энэ асуултаас асагдлаа. Ер нь санхүүгээ та нар өөрсдөө ингэ төсөөлөхөр та хоёр хин барьж явах юм шиг санагддаг бай. Монгол гэрт бол эмэгтэй хүн барьдаг шүү дээ. Эрэгтэй цалингаа тушаадаг гэдэг юм. Сайн охтхон бас байна. Хин сайн өдөрт чадах нь л байрна гэж боддог шүү дээ. Тийм илүү. Одоо санхүүгийн тэгт бат. Одоо орол ер нь бол одоо орол дандаа би барьсаар л байсан. Яг 1-2 кейс л дээ. Би ч амар зэрэгтэл дээрээ тэр Монгол эмэгтэй хүн шиг чинь. Тийм байдаг. Усан ябо юм чинь гэдэг. Японд заах Японд ингээд нэг туслах скиллийг ороод ирж байгаа байхгүй. Цаанаасаа нөгөө өсөлт юу лээ? Тий өгөл гэр бүлийн нэтрээс явахаар яг тэгээд ит юм аа. Та нар гэрийн одоо гэр бүлд орохоор үрлэгнэн нөө хэмндэг нөө. Ер нь одоо бол яг юм үрлэгэн насан дээр явж байна. Яг юм одоо хэмнэх хэрэгтэй юм байна. Хүүхдтэй болохоор хэмнэж эхлэх байх гэж бол бодож байна. Тэгээ одоохондоо бол хүссэн юм аавал тэгэл нэг амар ингээд яг хуримтлал бол үүсгэж эхэлсэн. Гэхдээ нэг тийм амар бас хэмнээл нэг юм одоо яриад байгаа юм байна аахгүй.
Одоо пива бариад байгаа юм байна. Батчаа Миний хувьд одоо би химнэл миний хүн гарч ирэхээр үрэл явах хэрэгтэй. би кайлна. Би яг яг юм нэг талд нь бол орч чадахгүй юм. Гэхдээ Ихрээ олон ч. хөвчлэн үрдэг. Тэ яг үрж байгаадаа гимшэд хэсэг үрдгөө. Тий. Тэгэл Баланслал. явдаг тий. Тэгэхээр та хоёр санхүүгээ чи яагаад нэгтгэхгүй гэж бодно? Одоо тэгэл байр аавна, машин аавна, хүүхдээ олно. Ингээл гэр бүл болоод их орсон санхүү чи нэгтгэхгүй байхын аргагүй юм шүү. Тэг яг нэгтгэл байх л да. Одоохондоо болоо. Тэрийг бол тэр үед нь болсон дээр байх гэж бодож байна. Тэг яг нэг хин гэртээ их одоо цаг хугацаа ч юм уу эсвэл одоо тэг нэг тэр гэрт одоо ямар хэрэгцээ байгааг мэдж байгаа хүн санхүүгээ авч явах нь одоо илүү хэрэгтэй юм шиг санагддаг. Тэг тэнгуут бит хоёр болохоор ерөөсөө тийм юу ядгүй орлогоо бол мэддэг. Нэгнийх орлого мэддэг. Тэгээд зарлага ярьдаг. Дундын нас гэж байдаг баяр. Дундын нас гэж байдаг. Гэтэ байдаг болох байхаа ер нь бол. Гэхдээ дундаас худалдаа авалт хийдэг багтаа. Би одоо айл гэрийн мөр санхүүрөө оржгүй эцлээ. Тэгэлгүй яах вэ? Тэгэл аль нэг нь дандаа ингээл хүнсээ аавна гэсэн юм байхгүй аль нэг илжлээл аавна. Тэгэл би биенийхээ балансыг барайл би мөнгөгүй авах юм бол одоо манай найз залуу мөнгөтэй илжлээл тийм тэгэл Та гуравт ингээд нэг ийм сонголт гарч ирвэл алийг сонгох байсан бэ гэдгийг хэлээрэй заяа. Дундын данстай болоод ингээ мөнгө хоримтлуулаад айгүй хөөрхөн байрны урьдчилгаа хийхээр мөнгөтэй болсон заяа. Тэр үе та нар зүгээр жишээ авч байгаа шүү байрны урьдчилгааны хэмжээтэй мөнгөтэй болсон. Тэрэнгүүрээ та хоёр галзуу амар гоё одоо дэлхийн тойрсон аялал хийх үү? Эсвэл бол байрныхаа урьдчилгаанд ипотек зээлд орох уу? аялал хийнэ. Би байр авах. Одоо ер нь аялах насан дээр явж байгаа уу? Яг юм үзэх хэрэгтэй. Пүүх байр авах насан дээр явж байгаа. Байр авах хэрэгтэй. Чи тэгэхээр бас пүү ахын насан дээр юм байна. Би бол яг байраа л авах юм байна. Тэгээ аяллаа бол тултал нь одоо нэг дор 50-100 саяар аялах багаар аялдаг ч. Чи өөрөө би аялах баха. Харин. Аялмаар нь штэ. Одоо ингээд нэг зээлтэй болчих юм бол тэрийгэ дуусгатал би яг ингээ өөрийгөө байрч хойх юм шиг санагдаад байгаа байхгүй надаа. Ингээд энэгээр ч одоо ингээ аялцгаар чинь хоёлоо зээлээр ингээ дараа гэлтэй. Яг хөө ер нь аялагчдын нэг хэлдэг юм тэрэлтэй. Би энэ аяллыг ямар ч зардлаар хийж дуусаад тэгтээ би тэрнээсээ тэр аяллаар явсан юмараа би тэр одоо орлогыг 10-20 нуглах хэмжээний боловсралтай ч юм уу дурсамжтай ч юм уу чадвартай ч юм уу юм үзээд ирдэг нэгдгэлтэй. Аяллаа дурсамжийг угаасаа зөв хүнтэйгээ зүг аялж байгаа бол шүү дээ. Бол яг энэ зөв хүнтэйгээ аялж байгаа бол тэр дурсамжийг угаасаа ямар ч мөнгөөр үнэлэх боломжгүй. Ер нь бол хинтээ аялахаа их зөв сонгох хэрэгтэй юм байна лээ. Онцгой хүнтэй зүг аялжвал бас хэцүү л юм шиг байна. За өнөөдөр та бүхнийг бид бүхэн одоо Тера болон Жинрогоор айлж байна. Тэгээд түрүүн би та бүхэнд хийж өгсөн юм бол би анх удаа туршиж үзсэн. Миний одоо хийсэн анхны Тэсүла гэж нэрлэлт юм байлээ. Жинрогийн чамисул буюу одоо нэг тунгалаг нь. За тэгээд Тератай хойлоод энэ хоёрыг нийлүүлээд юм тунгалаг амт хамтагддаг гэх юм уу те цэвэрхэн юм амт хамтагддаг юм амт байдаг. Тэгээд сөөжүүдэй гэж мэддэхгүй байгааз. Миний амсчээс хамгийн зөөлхөн сөөжөө пив байлаа. Тий, амар юм нэг зөөлөн болчт юм байлээ. Тэгээд энийг Тэсула гэж нэрлэлт юм байлээ. Тэгээд та нөгөө рилүүд үздэг байхтай нэг гоё ихч нар амар гоё би түр арай л хэтрүүлээд шахачлаа. Тэгээд сайжирсан юм байгаа зү. Сайжирсан юм байгаа зү. Тэгээд за терапи болохоор одоо амуу тариагаа Австралч өөрөө агаарын чанарын индексээрээ бүр дэлхийд тэргүүлдэг орн. Тэгээд тэндээс алтан гурвалжин гэдэг газраас нь амуу тариагаа авдаг. Тэгээд эсгээд одоо энэ Тера гэдэг пив гарч ирдэг гэсэн. Тэгэхээр Солонгос пив тэгэнгүүт ч одоо Солонгос ч өөрсдөө агаарын чанарын индекс нь жоохон доогуур байдаг ч юм уу те. Тэгэнгүүт агаарын чанарын индекс нь илүү газраас дандаа тэр бүтээгдэхүүнүүдээ аваад тэгээ эсгэж өөрсдийнхөө пив гэдэг. Тера бол дэлхийдээ бас тэргүүлэгч пивнуудын нэг. За чи нэг хэдэн жилийн өмнө амар одол байсан тийм хүн бол Тера уугаадсан. Тийм одоо бол тэгэл байнга л бидний хэрэглээ болчихлоо шүү дээ. Тэгээ хамгийн гол нь Тера одоо Жинро сөөж үү гэдэг ч юм уу эдрийг нэг оруулж ирж байгаа уур амьсгал нь эдрийг уугаад нэг бидэрч нэг юм аригдах гэдэг сэтэл байгаад идэв шүү дээ. Эдрийг эвдсэн байх гэж би бодоод идэв шүү дээ. Ингээд тоглонгоо уудаг те.
Тэгээд ингээд хоол идэнгээ уудаг ч юм уу те бид нар ч ингээ хоол идэж явахдаа юм уухгүй эсвэл юм уухаараа хоол ивж идэггүй гэдэг ч юм уу те тийм байгаад байдаг шүү дээ. Тэнгүүд тэр ийм соёлыг бид нарт бас оруулж ирээд байт юм болоо гэж хараад байдیں۔ Тэгээд Жинрогийн чамсуул болохоор бас маш тунгалаг одоо хамгийн дээд зэргийн чанарын усаар бас хийдэг гэдэг утгаараа маш тунгалаг. Тэгээд энэ хоёрын маань нийлбэр нь ийм гоё хамттай гардаг шүү. Тэгээд та бүхэн одоо бүх дэлгүүрүүдэд Жинро сөөжүүг авах боломжтой, терапи авах боломжтой. Тэгээд Жинро сөөжүү дэлхийн номер 1 сөөжүү гэдэг. Та хоёр чат GPT-гээр харсан ч болно. Дэлхийн номер 1 сөөжүү. Тэгэхгүй байгаа бол. Жижигснээр харах юм шүү. Ичгүүлсэн юм байл. Жинро гэдэг. Тэгээд дэлгүүрт орохоо нөгөө сөөжүүний шилнүүд ч адилхан байдаг шүү дээ. Тэгэхээр хамгийн дээр нөгөө Жинро гэж бичсэн байх юм бол та бүхэн шууд найдвартайгаар сөөжүүг авах боломжтой гэсэн. Бидний өмнө жимстэйгээ ярьсан. Тэрний өмнө бүр дээр үеийнх нь ярьсан. Тэгээ чамсуулыг бас өмнө ярьжсэн. Гэхдээ одоо терапи чамсуулыг анх удаа ууж байгаа хаа тесула гэдгийг анх удаа хийж ууж байгаа. Тэгээд явандаа гоё сайжраад хамт улан гоё хийж өгдөг болно. Тэгээд терапигийнх нь баярлалаа, Жинрогийнхандаа баярлалаа. Олон гоё бүтээгдэхүүн цаашдаа оруулж ирцгээгээрэй. Оруулж ирж байгаа компани маань тэгээд та бүхэн ийм байдлаар мэдээж насан турш ашиглан, хэрэглэн, тохируулан өөрсөндөө хэрэгэлцгээгээрэй. Би хундагны үг хэлчихв. За. Гайхалтай. Оюутныхаа бүгдээр уртгаа барьчих. Тий. Оюутан байхдаа дээд курсынхаа ихчээс сурсан үг маань байгаа юм. Оюутан наснаас миний сурсан ганц зүйлгүй юм. Тоглосон маань арх хүнийг сохтоон, тэгтээ нөхөрлөлийг тогтооно. 참이슬이 어떻게 더 깨끗해졌는지 알아? 깨끗한 이슬들을 더 깨끗하게. 대나무 수치로 5번 걸러 더 깨끗해진 거래. 이슬같이 깨끗한 다음날 참이슬. Би тэгтээ терагийн талаар нэг юм сонсч байсан шүү дээ. Солонгос хүмүүс ер нь хөвчлэн удаа шүү дээ. Ер нь тэгэнгүүт солонгос хүмүүс айгүй тийм сайн харигтаадаг шүү дээ. Тэр нь болохоор мах эсвэл одоо хоолой идэнгээ биерээ удаг болохоор яг ингэж гоё зүв согтдог гэж би сонссон. Тэгээд солонгос хүмүүс яагаад энийг түлхүү сонгодог вэ гэвэл махтай хамгийн гоё зөгцдөг биер болохоор сонгодог. Тийм. Сая Австрал гэж Австралиас ороод ирдэг солонгос. Амуу тариг Австралиас авдаг гэсэн үг байна. Түүхийдээ Австралиас авдаг гэсэн. За sorry. Яваасаа уусны дараа нэг юм нэг архины нэг юм амтан намд үлдэхгүй байгаа болохоор хоолтой бас зөгцдөг байх л та. Гэтэ ингээл сөөжүү пив холно гэхээр л ингээл нэг юм шууд баг амар хүн цааргалт шүү дээ, цааргалт шүү дээ. Тэгмүүд энэ Жинро тэрэ болохоор ерөөсөө тийм мэдрэмж хүнд өгдөг, тийм хүнд мэдрэмж өгдөг. Харин ч эсрэгээр юм зөөлөн ингээд шимээд амар, руугаад амар тийм мэдрэмжийг. Сөөжөөс тэгээ гинт тасалдгаараа алдартай шүү дээ. Гинт миний нэг амар харамсаж ирсэн төхөж шүү дээ. Ингээд манай хоёр найз манад ирээд бид гурав уужгаад яг нэг ивентэд амар үнэтэй такс авцсан. Тэгэл гурлаа хөт юу ч авлаа да. Тэгэл за гэс аваар. Тэгэл ууж захтаа нэгнийхээ хувцсыг будаал амар тийм нэг ховрдог байсан юм а. Тэгэл бодчихснаа нэг мэдсэн ч өглөө орондоо сэрсэн шүү дээ. Фак бүр яваагүй. Явцсан. Ивенттэй очицсан. Тэг ингээд тэр юу санахгүй. Тэг ингээд зураг мураг бичлэг харангууд яваад байгаа юм чи ингээд нэг ийм болцсон. Сэдөө байдаг хэцүү нэг ийм талмарцсан. Тэгэл өглөөн сэрэл фак үнэхээр амар гоё ивентээ алдаал тэгэл за гээл. Аюултай хэд байна бас хэтрүүлүүлгээ тий. Гэтэ тэр яриг би үнэхээр харамсаж шээ. Фак яг мэдэрсэн мод үнэхээр гоё явах байсан гэл. Хүмүүс ч нөгөө жимстэй сөөж уугаад ч зүгээр ундаа юм шүү гэж өнгөрч уужснаа тасраад үздэг хөөх. Тэр заавал яг Монгол арх шиг тийм хурц амт төсөөд идэг. Тэгэл яг Монгол арх чинь л амар хурц штэ. Тэнгүү сөөжүү айгүй зөөлхөн амттай юм ороод ирчингүүд тэрийг ингээд бас юм чанга идэгдгийг андуураад тэгээд хитрүүлснээсээ болоод тасраад өмчдөг. Тэгэхээр зөкстэй хэрэглээ хамгийн чухал шүү. Залуусаа. Зөкстэй юмтай нь одоо хольж хэрэгэлдэг те. Ингээ саяных шиг дисуула масуула болгож уугаа тоолон тажгаар нь идээд ингээ гоё. Анхны болцон дээр ер нь ууж ирсэн үү тийм вайн бол биш. Вайн ч нь бол уусаа байж болох зүйл штэ. Анхны болцон дээр одоо ингээ сүүжүү цуг дундаа нэг шил тийм тавиад удаг ч юмсгөл хурцаар ууж байв уу? Үгүй байсан. Байга гэж. Би нэг болцон дээр ингээд нөгөө гейт чи нэг ийм нэг юмтай юу гэдэг лээ вайны нэг юм байдаг штэ. Нэг шилүүд штэ. House wine уу? Тий, house wine шил хоёрыг уужсэн бүр. Хоёлоо нийлж хоёрыг 2 жил барах. Хүний нэг шил гэсэн үг юм шүү. Тий. Хүний нэг шил вайн. Тэгээд зүв зүгээр гараа авчихсан. Тэгэл ер нь ихний болцсон дээр нэг юм илүүтэй юм шаардлага марлууны тэр юм байдаг ш. Тэгэл харж байгаа хоол идмэр бол хад мэдээсэл чин кофе уусал чин уул уусал чин яа тийм тэгэл хамаагүй дураараа л идсэн ш. Чин ихний болцооны хамгийн том дүрм юу вэ? Байхгүй шүү. Байхгүй ш. Байхгүй юу? Тэгээ ер нь нөхцөл байдал
яг яаж байж ин те тэгээ vibe map хэр нийлж чинь. Ер нь vibe нийлэхгүй бол шууд тэгээ ер нь бол байлуулчихдаг. За тэр нь баг 4 юм уу да. Харилцааг нь яриа орохгүй дээ ингээл хэмсгнаал инээтрээ гэл. Би нэг болзоон дээр ингээд нэг их ингээд кинонд урьжсэн байхгүй. Тэгээд би ч анхудаа кинонд урьжсэн, өргөдчихсэн, нөгөөт ч анхудаа урьжсэн. Тэгээд киноо үзэхээс өмнө ингээд кофе шопт явж байгаа. Тэгсэн чинь надад нэг амар ором госон ингээд. Тэр ингээд алхаа айлуу суугаа яжсэн юм. Тэгсэн чинь ингээд цүнх верцээ яжсэн ингээд цүнхээ унгаацсан байхгүй юу. Тэгэхээр би угаасаа авах гал тонгоож байгаа шүү дээ тий. Тонгоогод баг явж л яалаа. Тэгсэн чинь нөгөө чинь ингээд над руу ч харахгүй заяа. Тэгснээ ингээд нэг ийм байсан. Арч өгөх ёстой гэж байгаа юм шиг үү? Тэгснээ юу гэлээ яг үг нь одоо арч. Тэгтээ бүр нэг юм амар намайг дийсэлсэн байхгүй. Яг тэрнээс би нэг тийм муухай мэдрэмж аваад тэгэл факт тэгэл тэрнээс хойш шууд бүх юм ингээл байхгүй болчихсон юм чинь. Үл хүндэтгсэн үг гэсэн юм уу те? Би угаасаа л аваад өгч штэ. Тэгсэн чинь чи бол зүгээр авч өгөх мэдрэмжин шүү за. Тэгж үг хэлээгүй. Чи бол зүгээр авч өгөх ёстой. Бүр ингээд харцсан над руу ч харахгүй за. Ядаж ингээд хүү яана гэж цөнхгөө ингэж минх. Тэг нэг жоохон зангаж мангад штэ. Тийм юм чи байхгүй. Илүү. Тийм ч байхгүй ингээд дээш харц яг ингээд надад өөр нүдэнд харагдаад байхгүй ингэсэн. Тэгээ би ингээд тонгоож захтаа ингээд харсах. Тэгснэ ингээ харсан чи ингээ байгаад ити. Ууг нь тонгоож захт ингээ ширээ мөрөгчгүүдээ ингээ байрч марих хэвээр өстэй. Чи авч өгөхгүй яа. Гэсэн юм шиг байна. Тэгэл яг хөө нэг урам уграал тэгэл нэг урмаа дахиж нэг сэргийх гэж үзэл тэгээд сэрхэхгүй хань тэгэл хэцүү те яг юм ингээд ер нь болцоо ч бас жоохон бэт штэ. Тохон чатны цаанаас ямар ч гэж болно. Тэгэл яг уулзгаар үнэхээр vibe нийлэхгүй ингээл хэцүү байхаа ингээд яаж тэрийг ингээд цэвэрхэн дуусгах уу гэдэг болсон. Ядраад байна уу. Тийм харж унтмаар байна. Тэр чинь багаар илэрхийлнэ шүү дээ тийм ингээд одоо худлаа төгс зөхөдөг ч юм уу би ингээд ингэж ядраа тэгж ядраач гэж хэлдэг ч юм уу сквал цурууга байн хардаг ч юм уу ер нь дуусгах тэр процесс амар хэцүүдэг. Эмэгтэй хүмүүс ер нь яаж дуусгадаг вэ хэцүү байх юм бол та жоохон шулуухан бах тийм эрэгтүүнийг бодвол бекер эмэгтэй шууд зодооныхоо дүүхийг ярьж эхэлдэг. Бека бодож байгаа зү. Ямар ч тач миний хувьд бол би ингээд таалагдахгүй байгаа эрэгтэй хүнийг хажууд амар өөрөөрөө байд юм бэл. Хамаа бомчно. Тийм бүр шууд ингээд бодож байгаа юм шууд хэлж мэлээл шууд юм өөрөөрөө шууд ингээд чалчаал явцдаг. Тэгвэл таалагдж байгаа эрэгтэйний хажууд ингээд би ингээд ингээл бие барайл нэг жоох ингээл ичингүүрээл те ингээл жоох эмэгтэйлэг болж молоол нөгөө нэг хүн маань ингээл гарч ирж мэрэл нэг юм ингэж тийм бэлээ зүр анзаарангут тэнгүүд нэг тийм сонирхохгүй байгаа эртөө үндэ бол би шууд ингээл юм хом яриал ингээл баг шууд найзуудтайгаа харьцаж байгаа юм шиг харьцал амар чөлөөтэй шууд өөрөөхөө ингээ явчихд юм бэл. Тийм юм байна. Би бас тийм юм байна. Тэгэл яасан гинэ гөө наач тийм биш гэж мэгдэг ч юм уу. Ярианы өнгө нүртлэг тийм эргэтэлэг шинжрөөгөө орчдөг юм байна. Тийм. Тэгээ таалагдж явах юм бол нөгөө хүнтэйгээ санал бодлоо жоохон нэгтгэж гээл тийм бах тий. Тийм нөгөө хүнийхээ жоохон үгээр ингээл жоохон явчих гал ингээл таалагдахгүй шууд үштэй наа чи тэгдүү штт гэж өөрөө чи тэнийг юм аа. Тийм ингээл явчихдаг юм байлээ. Ер нь гэтээ ихэнх эмэгтэйчүүд тэгдэг байж магадгүй. Ихэнх нь юм шиг санагдлаа. Maybe тий. Манай нэг найз шүү зодооны түүгээ ярьж исэн гэсэн. Охин хөвчтэй. Тийм охин хөвчүүд нөгөө залуудаа өөрийнхөө зодооны түүхийг ярина. Найз гэсэхөө өөрийгөө л гэчтэй. Нөгөө би хүнтэй зодтолтож л үзээгүй. Тэгтээ чадах. Яг уу бас яг ноцолтол байхаа. Тэрнээс биш би яг ингэж хүний нүүр мөрлөө ингэж цохино гэж болж ерөөсө төсөөлөхгүй байгаа байхгүй юу. Тэр чинь амар сонин зүйл шүү дээ. Тэ ингэж тэгэхгүй тэрнээс зурал цаал нэг барилдаж гэж. Би ингэ ноцолтол нэг барилдаа нэг ингэж болж чад. Тэрнээс биш шууд амар ингэ цохиж мохогч юм уу ийм юм бол бас жоохон хаард түшний. Би тэр чи яаж тэр царайруу зөхөх юм бэ? Тэр амар хэцүү үстэй. Хайрын царай тий бас. Бекагийн төлөө ирчүүд зодолдож байв уу? Миний төлөө хайрын захиач бичиж байгаагүй. Why вэ? Чи анзаардгүй байсан юм уу? Анзаардгүй биш ээ. Би зүгээр тийм одоо постын нүдэнд ямар хөөрхөн охин бэ гэхээр хүн биш байсан гэх юм уу бүр багасаа. Би бол зүгээр л яг юм ингээл явж идэг. Яг юм энгийн, маш энгийн царайтай. Тэгээд яг юм байгаа ч гэсэн айгүй энгийн байсан болохоор хүмүүс хөвчлэн надад тасаж сайн болдог байсан. Түл чи одоо яг өөрийнхөө цаг үе дээр явж байгаа юм байна. Би зүгээр яг энэ хүний цаг ирнэ гэдэг юмдаа итгэдэг байхгүй юу. Хүн болгонд яг өөрийн гэсэн юм гоё гэрэлтэж явах ч юм уу, юм гоё хүмүүсийн анхаарлын төвд байх нэг тийм цаг үе гэж ирдэг. Тэр нь хизээ гэдэг нь бол хамаагүй. Хөшрөөдж байж болно, жоохон байхтан ч байж болно, залуу насан дээр ч байж болно. Зүгээр ингээ анзаархаар ингээл дээд анги мангадаас амар хөөрхөн ах нар одоо ингээ харахаар нэг сонин ах мах болсон байдаг штеп. Тэнгүүд бас нэг сонин байсан хүмүүс одоо харахаар бүр амар хөөрхөн болж гоё явж байгаа ч тохиолдол байдаг. Тэгэхээр яг хүн болгоны юм prime time яг юм
гоё онцгойрч гарах ч юм уу амжилттай явах цаг гэж байдаг. Тэгэхээр Бекхэм маань одоо яг өөрийнхөө хамгийн гоё үе дээрээ явж байгаа юм байна. Бекэг одоо юм танихгүй үеуд байна одоо. Бааш одоо ч гэсэн байгаа. Тэгээ ер нь бол гадуур явж байхад нэг хүн таниад байдгүй л гэж би боддог. Тэгээ хилэнгүүт чи Бекхэм гэл тийм тохиолдлууд байх уу? Хэлэхгүй л тээ. Гэхдээ ингээ зүгээр яхаа хүмүүстэй хамт явж ивэл өө энэ манай Бека гэлтэнгүүт хөө нөгөө дуулдаг байх нү гэдэг. Тий. Ер нь таньдгүй шүү. Сая сүүлд бол манай ах тэгсэн шүү дээ. Нэг юу ярьж байгаа л чиний дуу муу ч явлаа эсвэл чиний тухай нэг ярьж илүү нэлсэн юм. Юу би ч гэсэн дуулаа ногоо фэн шүү дээ. Гэлтэхгүй. Тэгэхээр би сая тоглолтноос үзсэн юм өсч. Яа, үзлэхгүй яа дээ. Ер нь юм 30 минуттэй ахмар амар крашилж дэмж үздэг юм байлээ шүү. Амар юу яриад байгаа. Үзлэхгүй яа тийм. Тэгэхээр би тийм байлгүй дээ. Тэгээд одоо нөгөө сая ингээл энэ дугаарыг хийх гэж байгаа гэл би ингээд тойронд аваад цочин ингээл тэнгууд Бека гэлэнгүүт гэл амар тийм нэг яг импрешнүүд нь адилхан гэх юм уу? Жос нэг юмд ордог бах те үгүй юу? Орно зүгээр хүмүүс нэг тийм амар үзээд байдгүй. Тэр нөгөө Бекагийн би нөгөө KFC дэрний дуулсан штэ. Ямар хүрээлэн Жилийн билээ. өмнө үү? Нөгөө Маршлийн тэнд байдаг ямар парк вэ? Цэцэрлэгт хүрээлэн. Тэнд нэг KFC нэг ивент хийсэн штэ. Тий. Тэн дээр бид чи дуулсан штэ. Тий. Тэгсэн чинь нөгөө ингээд амар олон дууч ингээд уран бүтээлчд гараад дуулаад. Тэгсэн чинь яг чамаа гарч явах төлөө чиний өмнө төлөө нэг микрофон нөлөө нэг спикерийн асуудал гарсан юм аа. Тий. Тэгээд шууд тэгсэн чинь шууд ингээд хоолоогоор дуулал эсвэл тэр нэг тал микрофон тал спикер нь ажиллахгүй байлаа. Тэгэл дуулаас тэрийг ингээд сонссон чи би нэг шар өсөсчихсэн. Яг ингээл би яг ингээл тийм болохоор чи ингээл эхлээл ингээл тархинд мэдрэгдэн штэ ингээл ваа гэл тэгэл ингээл харахаар ингээл гэл бирж ийцээ. Тэгэл ёо ямар амар өөртөө ихтэй те хоолоо малаа ямар амар юм бэ гэл яг тэгж бодчихсон. Баярлаа. Хоолой нь тэгэл үнэхээр чадaltaй байх юм бол тийм нөхцлөөс бол тэгэл урлагийн өөрийгөө аваа гарахад бол тэр чинь баг тэр саацсан гэхээс илүү том оноо болол явчихна үстэй тий. Тийм ямар ч үед өөрийгөө аваад гарах хэрэгтэй байдаг. Тийм Урлагийн хүмүүс. Би хэдтэй хизэнээс дуулж эхэлсэн ер нь пас юу? Тийм багасаа цэцэрлэгээсээ тэмцээн оролтоонд ороод явчихсан. Тэгээ сургуультай ороод бас тэмцээн оролтоонд ордог байсан. Тэгээд хүүхдээ ортонд ороод бас зөндөө олон тэмцээн оролтоонд орсон. Зөндөө олон дууны бэк вокал болж исэн. Тэгэл өөрчөдөө нэлийн олон юмд орсон юм байна. Би бүр кино минон дээр хүртэл халтгаан гарч ирсэн. ямар кино Нөгөө нэг юу шүү дээ. Омарын эрэлт гэдэг кино. тийм үү? Тэг шоу яваад байдаг кино хүмүүстэй тий. Тэр чинь нөгөө нэг нь сэхэнд орсон байж идэг шүү дээ. Тэгээд тэгэхэд нөгөө нэг янз янзын аргаар сэрэх гээд нэг найрал дууны хүүхдүүдийг авчирч дуулдаг байхгүй. Тэгээд би явчихдээ. Тэгэж болтгоо кинонд орчихсон гэдэг. Тэгээд тэгж явж байгаад орч яла. Тэгээд нөгөө нэг ахлах ангита одоо хүүхдийн ордонд яваад миний дүн мөн нилээн цалгартаад би ч юм бүр унах дайны болоод тэгээд ахлах ангита бүр яг ингэж сургуультай шамдан сурж төгсөөд тэгээд Ocean Grey Production-д орсон байдаг. Тэгээд хүүхдийн ордонд байхдаа бас нөгөө нэг дуучны клипэнд орсон чинь тэр дууг хийсэн газар нь Ocean Grey гэж таарсан. Тэгээд хувь тавилан харин уулзах хэвээр хүмүүслээс юм байна гэж батсан. Бидний ерөөсөө мэдтгүү гэхдээ амар алдартай дуу гэж байгаа жаард нь вокал хийжсэн. Аз жаргалын эхлэлэрүүл амьдрал гэдэг. Каварын дуу юу? Тэр шиг юм уу? Нэг тэр чинь нэг найрал хөвгтүүд байгаа шүү дээ. Би Чи гоцлон байсан юм уу? би бүр ихэнхтэр нь байдаг гэсэн. Одоо нэг найрал дууны хөвгтүүд чинь яг шууд бөөнөр ороод дуулдгүү, нэг-нэгээрээ орж дуулдаг. Тэгээ нийлүүлдэг юм. Тэрийг нийлүүлдэг. Гэхдээ манай багш намайг эрдэнэтэй туулаа гэдэг гэсэн байхгүй юу? Яагаад вэ гэвэл бичлэгт орохын өмнө одоо ямар ч хүүхд ороагүй байхад намайг төрүүлж оруулдаг. Тэгээ тэгэнгүүт намайг бичлэгийн өрөөнд оруулахаас өмнө багш надад ганцхан хэлдэг байсан байхгүй юу? Яг дуулж үзүүлээд ингээд болоо гэх тэгээ тэгэнгүүт би ороод яг тэрүүгээр нь дуулаад тэгээ гараад ирдэг. Тий. Олон тайлбарлах шаардлагагүй тий. Ерөөсөө юу гэлээ багшаа гэхгүй яг нэг сансаа зэжилчдэг байсан болохоор тэгж дууддаг байсан. Тэгээ айгүй олон тиймэрхүү юмд орсон. Каварын дуу наач айгүй алдартай дуу шүү дээ. Мөн 10 жилдээ үед их ангаараа дуулдаг байж лээ. Би тэгээд дуулснаа хамгийн амар нь мьюзик видеод нь орж чадаагүй. Яг тэр үед нөгөө нэг хүүхдийн ордноос гарах болоод тэгээд орж чадаагүй. Тэгээд миний оронд айгүй хөөрхөн олон хүүхдэд орсон. Хөөе, англиун битээр энэ play time-аар нэг ийм юм хий гэж бодоо да. Би нойл нэг дурссан юм.
нэг асар дээр. Миний найзтай болцох мянган шалтгаан гэдэг нэртэй ивент аахгүй юу? Яг гадаадаас суулсан л ивент л те. Тэгээ найзыгаа пич хийж зараад зархан цаашаа одоо манай найзтай сингл найзыгаа борлуулах. Сингл найзыгаа миний найзтай болцох мянган шалтгаан гэдэг тэр мянган шалтгаанаа тайлбарлах байхгүй мянган цааш юм бэ зүгээр нэрнэлт юм. Тэгээ миний найз бол ийм өндөр нь тэд ийм эрдэн боловсралтай ингэж гоё дуулдаг молдог гэдэг ч юм уу те хамгийн сүүлд эзэв иргсэн ийм залуу сонирхдаг тийм залуу сонирхдаг гэд ингээд нэг green flag нь тэр red flag нь тэр гэд. Өмнө ирчихсэн залууны юм гэдэг ч юм уу зүгээр тийм хөгжилтэй ивент битээр хий гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ та хоёр битээр хилээ тайм дээр хэрвээ хийх юм бол та хоёр ирж үзээрэй. Тэгээ Бека. би бүр зорж тик тавсан. Тэгээд битэрийн бас энэ ивентийг одоо хамтран зохион байгуулъя гэж бодож байгаа стейж байх юм бол битэр л бас холбогдоорой. Битэрийн бүр яг аль биесээр хэлж байгаа шүү. Битэр яг өөртөө цагаа зарцуулаад хүмүүсээ олоод зэрэгтлээ бүрдүүлээд хийх болно. Тийм гоё асрахгүй газар байвал битэрт бас гоё санагдаад байгаа. Тэгээд энэ болох юм бол бид битэр бас зарлаад явна. Тэгээд ирж бүгдээрээ оролцоор манай сонсдог хүмүүс бас их ирэх байх гэж бодож байна. Айгу хөөрхөн ивент болох байхаа. Баяр хүргэе. Баярлалаа. Чам дээр ийм хөсөлт ирдэг ингээд жамаа караоке төрсөдрөө тэмдэглэж байгаа юм ирээд бодоод өгөөч гээд. Ирээд дуулаад өгөөч. Тэний ганц хоёр за нэг дуу ч юм хоёр дуу ч юм уу дуулаад өгөөч. Бидтэй хамт байгаад өгөөч. Тэний Хамт байгаад өгөөч гэж бол биш зүгээр нэг караоке төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүмүүс дээр очиж дуу дуулж исэн. харин Яг нэг одоо манай менежертэй ярьж байгаад бид нар ингээд ингэх гэсэн юм а гэж яг нэг ном журмынхан дагуу ярьж байгаад тэгж дуулж исэн. Тэгээ surprise тэгээ. Тийм тэр surprise. Тэгэхээр ч аим шээ. Караоке бека ороод ирнэ гэдэг чинь. тэр зүгээр байжсэн чинь ороод ирээ өөрөө дуулахар чам. Би тэгтээ нэг амар караоке ийм лаг дуучт мууч гоё дуулдаг хүмүүстэй байж үзээгүй л дээ. Зүгээр гоё л байдаг бахтаа л гэж бодсон. Гоё л байх тий. Гоё байдаг бах тий. Гэтэ тэнд чи ороод нөгөө нь юу дуулахгүй штэ. Караокед байдаг дуунуудыг дуулахгүй өөрийнхөө дуунуудыг дуулдаг байхгүй. Тэгээд фонограм нь яаж таах юм? Тэгэл аргалал тэр нэг спикер хэлж ш тийм спикер энтертэй холбоол тэгэл. Гэхдээ дуучид юу нөөсдөг караоке зүтдэг үү? Би бол нэр үнэхээр айгүй цөөхөн караоке дижсэн. Тэгээд караоке дахтаа яг юм жинхнээсээ бүр дуулдаггүй зүгээр ингэж маазарж орилж найзуудтайгаа цагийг гоё хөгжилтэй өнгөрөх гэж ордог. Солонгос кинон дээр яг найзуудаараа караоке гэж байгаа хэсэг нь амар гоё те. 10 жилийн найзууд мэд бөөнөрөөр яг бүжиг хамт ингэж бүжиглж дуулж муулдаг. Яг нэг юм төгс дуулахгүй зүгээр ингээд гоё ингээд төрж байгаа мэдрэмжээ гаргаж дуулдаг. Караоке ч ууг нь их гоё штий. Уг нь гоё стрессийг тайлах нэг тийм гоё нэг юм бас байгаад байгаа байхгүй. Тэнгүүд монгол хүмүүс яг караоке гэхээр бас жоох юм муухагаар бодох гээд байдаг ч юм уу нэг тийм талууд байдаг. Тэгээ сүүлийн үед бол караокег бас арай зөвөр хүлээж авдаг болсон байна. Караокенууд гэхдээ өөр гоё болцсон бэлээ. Ер нь газар нь сайжраад газрууд нь бас нэг юм сайжраад арай өөр төвшөнд ирсэн тий. амар дэлгэцмэлэгцтэй, амар дууралт мууралттай. Яг дотны найзуудтайгаа яг ингэ чин сэтгэлээсээ дуулж караоке гэдэг бол амар гоё. Тэрнээс биш нэг тийм дотн биш найзуудтайгаа орчвол нөгөөдийнхэн дуулахыг сонсоод тэгэл ингээл дуулчвал ингээ солгоорчвал юу болчихдгийг болоо гэдэг. Тэр бол амар хэцүү тухгүй мэдрэмж юм бэлээ. Яшаа. Тэр чинь ном зам байхаа болцсон мэл шүү дээ. Pad mad. Аппликейшн байгаа шүү дээ. Galaxy. Тийм шууд app map-аар дуу муу захиалдаг болчихсон. Хүлтэй пад шиг юм байсан шүү дээ. Бүрөө. Тий. Тэн дээр юм аа гэдээ оруулдаг. Код игээд интернет артдаг. Тэр нь ингээд явуулдаг. Лаглаг төхөөрөмжтэй талцсан лээ. За тэгээ бидэнтэй хамтарч ажиллаж байгаа Монгол караокег. Яа, цаавас арай. Тэгээ шууд явахгүй тий. Анхны болон дээр караокед бол ямар байх вэ? Стамит. Амар эвгүй байх байхаа тий. Хойлоо амар уу. За яг үнэхээр ингээд бека шиг ч юм уу юм дуу хоолойны хүч чадал нь үнэхээр байвал бол нэг тэр бол нэг эвгүй биш л. Дуулж чаддгүй ирнэ ингээд орсноо дуулж муулвал бас нэлээ. Гуруулаад. Би яг эрэгтэй хүнд дуулж өгч үзчихсэн байхгүй. Гэтэ караокенд биш. Паркийн гинжин дээр сууж агаад гэтэ гинж ажиллахгүй байсан. Хаацсан байхад нь ингэж тэр нөгөө авирж давж орж байгаа зүгээр ингээд тэрэн дээр сууж хоёр тишээ ингээд савл цуугтаа гол нь хоёулах нам шүү дээ. Манай эрэгтэй найз цуг зөө манай эрэгтэй найзын найз нэс. Амар тэнэг зөө би ингээд дугуй үедээ 2-2-5 ганц шатдаг дуугаа дуулж өгдөг 2-2-5 зөө тэр чинь айгу амархан дуулагдчих бас болохоор дуу штэ. Тэгээ ингээд айр дуулсан манай найз инээ. Тэгээ одоо ингээд тэрийг манай найз байнга ярьдаг зөө. Анд тэгээ тэрний гинж минтнэрийг дуулж болоо шахацсан тэг гэж. Юу яриад байгаа юм бэ дугуй юм. Үгүй зүгээр ингээд амаа ингээд чи надад гой дуулаад өгөөч гээд тэг би нөгөө хүүхдтэй айгу сайн байсан л хгүй да. Тэг ингээд үгүй гэж хэлж чадхааргүй тийм сайн байсан л хгүй юу. Тэгэл 2-2 наадад байхгүй. Тэгээд гэсэн чи манай эрэхтэй
Яа. Тэг яг нөгөө эрэгтэй маань ч надад бас амар сайн байсан учраас миний тийм муухай сонсогдоогүй. Хамт дуулаад. Тэг амар тийм гоё болцоо хийж исэн. Манай найз жоохон баг алснаас биш. Юу нь бол тэр болцоо бол үнэхээр гоё болцоо байсан. Өөрөөр бол би өстөө тэгж эрэгтэй үнд дуулчих юм гэдэг. чадахгүй. Exactly. Би та нарыг хиндэн ч тийм сайн биш гэхгүй. Надаа ч гэсэн үү. Үгүй хайр ярьж штэ. Бэка Монголын хамгийн одоо сонсдог хамгийн гоё эмэгтэй артист юу вэ? Хин бэ? Их шиглэн. Хишгэлэн. Эрэгтэй. Би эксан. Гэтэ байж болно шүү. Тий, би экс ах чи бас л ёо уянгалуулж ирсэн шүү дээ. Чиний айдол чинь юу хин байсан бэ Монголоос? Оо юу штэ. Эрдэнэ тонголог гэд бичээд штэ. Цохиолын дуучна юу? Тий. Найран дундаа гэдэг юм уу? Биш. Тэр чи эрдэнэ чимгэн. За намайг уучлаарай. Манайхаа ястаа мэдгүй шүү би. Эрдэнэ Монгол. Ямар дууд болдог үлээ? Алдартай дуунууд байдаг. Ямар ус чамруу гиндэ гэдэг ч лөө нэг юм. Тэр чи баясгал. Биш. Ямар ууз гинэ? Биш. Өөр нэг усны ундрах чамруу гэдэг ч лөө. Би тонголог тамир уу? Али хараад юм санагдаад байна. Биш. Тэгээ одоо яг зохиолын дууч амар гоё болцсон байл шүү дээ. Үү өгчсөн л. Тий, бүр амар гоё болцгооцсон байл шүү дээ. Торны арт гэж бичгэлээ. Ааха. Юу Гэтэ тэрнээс одоо сайжрал л үүдээ тий. тэрнээс л ачирсан баг. Хөрхи жинжима гэсэн мэдгүй. Мэднэ. Кино амар чангасан. Амар үлүүлдэг киноос. Би яг ээж хавуулж байгаа ч гэсэн. Йоо. Тэгэл дараа нь өөрөө зөвлөлээ. За. Манай ээж кино үзэж байгаа амар уйл тэнгууд би та уйлаад байгаа юм гингүүд уралцдаг зөө. Уурлаа тэгээ. Зүгээр л та яаж тэрийг нэг тэнэг асууж нөө та уйлаад байгаа юм нөгөө амар мэдэрсэн үзэж байгаа. Ой гэж. Тэгээ англианыг өөлтлөн зааддаг. Гуцаад ажиг. За хаалыг нь ол мэдчихнэ. Тий. Сая нөгөө юунд ороод ирсэх ч юм үстэй. Анхаа бид шүү. Тийм тэнд орсон жижиг гихч шүү дээ. Хэрүүлээ гэдэг. Нилээн атмаа ихч байсан тий. Нөгөө хинтээ хэрэлддэг. Хоронзонтой хэрэлддэг. Хоронзон гişүнтэй. Хоронзон гişүнтэй хэрэлддэг. Хэрэгч шүү дээ. Миний санах гадсэн дөө энэ юм байна. Нуух сан нулимсыг минь хайраа гэдэг. За аян л яваад их юм чи. За бид рүү харагдсан шууд. Ой. За одоо ингэ зогсоо. Одоо гарыг ой. Энэ их чи хоолойны тембер мембер үнэхээр гоё те тэгэнгүүт нэг хөдөө явхад ийм цохиолын доонууд л сонсдоо штэ. Тэгээ ингээд цонхоор хараад энэ их чин доонуудыг дуулангууд байгаад чим клипэнд тоглоод байгаа юм шиг санагдаад тэгээд бүр үнэхээр дуртай болчихсон. Хөдөөдтэй нэрээ ялтчгүй л Монгол цохиолын дуу гоё те. Яасан ч ингэ викенд тавьж байгаа гэсэн ордгоо те. Шууд толин хуугаар хэлж Харин Жавхлан гэхдээ замыг бол үнэхээр хороодог. Ингээ нөгөө машин барьж явж байхад ялангуяа зам хорооно гэдэг чинь өөр амар хэцүү шттэ бас. тийм биз дээ би зүг ярьж байна уу. Тэгэхээр яг жавхлан бол хэвээр амар. Тэгээ Бекагийн дуунууд бас нэлээд яваа шүү. Бека одоо тэгвэл амар зохиолын дуу юм шүү. Үгүй тийм заавал ийм одоо юу гэдэг зохиолын гэхээрээ нэг тийм зохиолын биш зүр ийм орчин үеийн зохиолын дуу гэх юм уу? Хөдөө явахдаа сонсдог юм. Тийм хөдөө орчин. Одоо тэр нөгөө нэг сүүлд тэр нөгөө нэг voice дээр нэг дуу ингээд нэг шинжлэж дуулсан шүү дээ нөгөө хөдөө гэдэг юм лээ. хөдөөгийн сайхан таалыг гэдэг. Тэр шиг тийм дуу муу хийвэл бүр амар гоё юм шүү. Хөдөө сэргээж дуулбал. Тийм сэргээж нэг тиймэрхүү дуу мууг бас гаргаад тэр усны тунгалаг тамир мамир гэх тэр дуу муу бол бас нэлээд гоё дуу л шүү дээ. Ер нь тийш гоё юм хөдөө явахад зориулагдсан. Тэгээ шоудахад нэг сонсоход зориулагдсан. Салаад аяам ороход зориулагдсан. Тийм дуунуудтай байхад тэгэл ер нь болно дөө. Би Бека юу хэдэн дуулаа вэ? Би сая тоглолтоор тоолж үзэхэд 18 байсан. Пүүх 18 гэдэг чинь. Одоо дахиад хэдийг нэмэн шүн. Одоо бол бага санагдав. 18 гэдэг чинь гэхдээ 2 цомог үстэй. Тийм яг салгыг хийвэл 8 өстэй. тий байж болно шүү. Тэгэхээр 2 цомог гэдэг чинь их юм шүү. Тэгтэл надад жоохон бага санагдаж байгаа. Би жоохон одоо нэмнэ.
Би сая нэг одоо л сургуулаа төгсөж байгаа. Тэгээ сая дүн мөн гаргаж марах гэд би жоохон нойргүй явж байгаа. Тэгээд хэрвээ анзаарсан бол би байсагээл гүлрээд байгаа. Тийм тэгээд хичээлээ одоо дуусгаж байгаа учраас дундаа яг юм чин сэтгэлээ зав цагаа гаргаад зарцуулаад сууя гэж бодож байгаа. Яг бүтэн цагаар артист хийнэ гэсэн үг үү тий? Одоо no more оюутан. Тийм тэгээд гоё бүр гоё дуунуудтай болно гэж бодож байгаа. Nice. За бид бүхний дараагийн хамтран ажиллагч байгууллага за одоо энэ компанийг гоё дурдах нь одоо надад бас нэр төр яриг байна. Тэгээд Unitel компани хамтран ажиллаж байгаа. Unitel компанийхандаа бас маш баярлалаа. Тэгээд би бол Unitel-ийг маш олон жил барьж байгаа. Миний анхны дугаар Unitel. Unitel-с би орж үзег баха. Тэгээ анхны дугаарч би яг сандаг. Би амьдралаа нэг 2 Unitel-ийн дугаар сольж ирсэн. Тэгээд ер нь дандаа Unitel бэрдэг байсан. Тэгээд Unitel-ийн өнөөдөр та бүхэндээ танилцуулж санал болгож байгаа зүйл нь болохоор за хамгийн ойрхон салбар таны гарт гэдэг одоо үйлчлэгийг санал болгож байгаа. Тэгээд энэ нь бол яг энэ нэршгэ адилхан бид нар утаснасаа одоо бүх салбар дээр авдаг үйлчлэгийг авах боломжтой болсон юм байна. Заавал салбар дээр очиж авдаг үйлчлэгнүүд байсан шүү дээ, тий. Тэр салбарууд тэр үйлчлэгнүүдээ бид нар одоо өөрийнхөө утасныхаа аппликейшнээс Unitel хапасаа авах боломжтой байсан юм биш болсон юм биш үү. Тэгэхээр хамгийн онцлог үйлчлэгийн жишээ нь одоо PUC-код сэргээх нэг хэцүү үйлдэлүүд байдаг шүү дээ, тий. Тэгэхээр тэдрийгээ бүгдээрээ хапасаа авах боломжтой болсон юм биш үү. Тэгээд Unitel-ийнхэндээ баярлалаа. Та бүхэн Unitel хапасаа бүх үйлчлэгийг аваарай. За бас нэг мэдээлэл нь болохоор цоошин дараа талбарт багцаа өөрөө бүтээх үйлчлэг юм. Бид нар чинь ингээд цаанаасаа багц өгсөн байдаг шүү дээ, тий. Тэнгүүд одоо тэрийг бид нар өөрөө бүтээх юм байна. Тэгээ энэ дээр харагдаж байгаа жишээ нь одоо дараа талбарт багцаа өөрөө бүтээх буюу 8 ГБ, 12 ГБ, 16 ГБ ингээд ихсээ явж байгаа байхгүй. Бүр 200 ГБ хүртэл дата эрхийн сонголтуудтай. Тэгэхээр би дата эрхийг би ашигладагаараа сонгож болно гэсэн үг. Одоо та сарын хэдэн дата ашигладаг вэ? Би бол сарда би нэг 60 ГБ бол ашиглаад байгаа. 30. Үгүй тэгэл дандаа л асаалттай байдаг шин. Тэгээ 60-ыг би бол эхлээд миний багцж ивэл гэхдээ би ямар ч нэмж авдаг байхгүй. Тэгээд нэг 60 ГБ би ашиглаад байгаа шүү. Тэгэхээр одоо би жишээ нь эндээс би 64 гэдэг гигабайтыг дата ирэхээр сонголтоор авчин. Тэнгүүтээ ярианы эрхийн сонголтын сүлжээндээ хязгааргүй ярих эсвэл бүх сүлжээнд хязгааргүй ярих гэдэг хоёр сонголт байна. Энийг нэгийг сонгоно гэсэн үг. Тэгээ энийг сонгоод өөрөө кастом байдлаар өөрийнхөө дугаарыг одоо төлбөрийн нөхцөлийг бүрдүүлэх юм байна л да. Тэгээ ийм хоёр үйлчлэгийг та бүхэндээ өнөөдөр санал болгож байна. Тэгээд та бүхэн Unitel аппасаа дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваа яваарай. Тэр хоёр дахь үйлчлэг нь бол ялангуяа надад бүр маш гоё таалагдж байна. Ялангуяа бид нар ч одоо дата их ашигладаг хүмүүст бол сайхан үйлчлэг харагдаж байна. Тэгээд Unitel-ийнхэндээ баярлалаа. Та бүхэн мэдээллээ Unitel-ээс авцгаарай. Баярлалаа. Үгүй тайрын type юу юм бэ? Тийм. За. Юу юм бэ тайрын? Ямар охин одоо Монголд ямар охин сонирхож байна Батчаа? Би нэг юу штэ. Өөрийнхөө л байдаг хүмүүс гоё штэ. Тэрийг type гэх юм. Type гэхгүй хаа зүгээр одоо чи гадаад үзмжийн юм боростэй, шар устэй, цэнхэрнүүдтэй, давхраатай хөмсгөний юм одоо тий хамар өндөр. Би уг нь жижигхэн гэж боддог байсан байхгүй байдیں۔ Тэгтээ даанч өөртөө чацууч юм нэг жоохон л намхан октотой өргчээд идэж штэ. Тэр тайптаар штэ. Тий. Тэгээ өөрөөсөө дүү юу их ч юу? Ер нь аль нь зүгээр. Дандаа л дүү гэдэг. Тэгээ хамгийн анхных л нэг хоёр өргчээсэн. Хамгийн хол насны зүрх хийдэгсэн бэ. Үргэлэн штэ тий. Үерхэл харилцаа болцоо бүх юм дээр One night man хамаагүй. Яа мэдгүй яртлаасаа 10-аар байгаа хаа. Дээшээ 10 доош 10. Дээшээ бол 10 бишээ. Доошоо бол 10, дээшээ 6 болол. Яа 6 талаа гэсэж байгаа сасагч. 20-той байхдаа тэгэл 26-тай эмэгтэйтэй уулзсан гэсэн л үг шүү дээ. Нэг амар сонсогдохгүй шүү дээ. Үгүй. Бишээ тэр чи амныг ярихаар бас манай ихч вихчээс бараг хөгшөө байгаад байгаа байхгүй. Тэгэхээр надад юуг санагдаад байгаа байхгүй. Ах ихчтэй хүмүүст яг нэг жишж бодоод бас хэцүү байд юм шиг байна тий. Одоо ахтайгаа адилхан насны хүнтэй уулзлаа. Ихчтэйгээ адилхан хүний насны хүнтэй уулзлаа ч гэдэг юм. Надад яг юм жишг ах ихч байдаг болохоор амар сүртэй санагдахгүй л та. Айлан ганц. Амен. Яа. Дороо гэхдээ дүүнер байгаа шүү. Тий. Бекагийн type юу вэ? Манай найз залуу л энэ гэж одоо шууд тэгж ярилж шууд. Үгүй type-наас шал өөр хүнтэй үргэлждэг юм шиг санагдсан. Яг цагаад болохоор тий. Тий. Ийм л хүнтэй үер хинсэн гэл ингээл хараал тэгэл тэдэр нь бүтэхгүй хүмүүс байж таарангууд тэгэл бүтэж байгаа хамгийн сайхан боломжтой тийм гоё одоо потенциалтай тийм боломж болцоо биш шүү. Зүгээр тиймэрхүү залууг хараад вау гоё залуу юм а гэж бодож татагдсан. Ямар урт юм ярьч зүрстэй. Танай найзлууч юм чамаас шал өөр хүн байдгүй чамтай адилхан байдгүй. Хантаас шал өөр. Яг шал өөр нь ч сайн шин. Одоо илүү extrovert маягийн илүү introvert. Introvert тий. Чамаас илүү интро гэж юу? Тэгээ надаас илүү. Би ч хажууд нь бүрс дулаан голцсон шүү дээ.
Тэгэл нэг хамаг экстраверт юмнуудыг нь би хийж өгнө. Тэгэл тэгж байгаа, ингэж байгаа, завгүй байгаа. Тэр юм нь би хийж өгнө. Түүнээс биш. Манай хүн бол тэгэл ингээл байж зүгээр. Юуны орд вэ найз залуу? Pisces. Загас ихэр 2 тэгэхээр 3 жил болж болдог байх нь. Харин болд юм ш тэ. Ингэдэг гэсэн. Ихэр загас 2 нэг бол бүтэн, нэг бол бүтдэггүй гэсэн. Ерөөсөө тийм дандаа бүтэн гэсэн юм байдаггүй. Тэгэхээр тэр нэг хүнээс Цусны хоёр талш. Би өстой загасны ордны эрэгтэй хүн тарьцж үзээгүй юм байна. Манай эрэгтэй найз л загасны орд юм байна. Гэхдээ надаа яг энэ зүйл дээр орд ерөөсөө хамаагүй юм шиг санагдсан. Тийм үнэхээр л ингээл болох ёстой байсан хүмүүс болохоор болж бүтсэн юм шиг санагдаад байсан. Тийм хөө яг relationship дээр бас хэцүү. Яг serious яваад ирэхээр орд морд нугасаа бодогдох болчихлоо шүү дээ. Хувь хүн нь яг хэр зөв хүн байна тэрнээс л шалтгаалж орд хамааг болт юм лээ гэж. Бид нар бол ордыг яг зүгээр илүү нөгөө нэг ярианы сэдэв мэд болгож нөгөө мүлжүүртэй болохоор л ярьцгаад шүү дээ. Ялангуяа ихний болцоо дээр нэг юм ярих юм алдахгүй бол орд морд ирдэг ч юм уу нэг тийм байдлаар. Би бол хүмүүсийг зүгээр орд асуугаад байдаг нь энэ ордны хүмүүс юугаараа ижил төстэй байна гэдгийг нь харьцуулж харах гэж айгүй их ордыг асуудаг. Одоо ингээл бүү ахыг жинлүүр гिचх юм бол би дахиад өөр нэг жинлүүрийн хүнтэй танилцах юм бол энэ хоёр юугаараа ижил төстэй энэ жинлүүрүүд яг юу юм ижлэхэн юм бэ гэдгийг айгүй их анзаарч харах гэж ордыг асуудаг. За тэгээ өнөөдөр айгүй олон юм ярьлаа. Ямар ч хоёр зочинд маш их баярлалаа Батжаа, Бека. Урлагийн өндөр амжилт хүсье Батжаадаа. Одоо ажил үстэн амжилт хүсье. Бекагаа сонсох дуртай шүү. Цаашдаа сонссоор байх болно. Батжаагийнхаа рилийг үзэх дуртай шүү. Тэгээд анхлундаа хэрэг ирсэн баярлалаа. За хамгийн гол нөгөө хамтрагч ажиллаж байгаа байгууллагуудтай баярлалаа. Та бүхэн GGI Plus болон за GGI биш GGI Box зэг юм болон Cloud зэг юм вебсайтаараа бүтээгдэхүүнүүдээ хараад захиалаарай. За дээрэс нь манай өнөөдөр Тэсүла гэж хийж үзлээ. Бүгдээрээ Жинро, Чамсүл болон терапевийнхаа төгс зохицлыг бүгдээ хамтдаа хамталж үзлээ. Тэгэхээр дэлгүүрт ороод бүгдээрээ Жинрогоо бодлож аваарай, Терагоо бодлож аваарай. За тэгээ хамгийн сүүлд Intel-ийнхэндээ баярлалаа. Intel-ийн 2 цоо шинхэн үйлчлэгээ та бүхэн таалагдж байгаа гэдэгт найдаж байна. Одоо өөрийнхөө багцыг одоо өөрөө кастом өөрийнхөө байдлаар сонгох болно. За дээрэс нь хамгийн ойрхон салбар таны гарт үрээ те. Утаснасаа Intel аппликейшнасаа бид нар маш олон үйлчлэгнүүдийг авдаг болсон байх нэ. Тэгээд бүх хамтран ажиллаж байгаа байгууллага болон за үздэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзцгаая. Энэ бол манай подкастын season 5-ын эхний дугаар байлаа. Баяртай. Баяртай. Тайлбарлуулах заяа шүү дээ. За баярлалаа. Батчаатай уулзахтууд энийг хараад ирсэн.